Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа бичлэгээр болохоор би бүр маш удаан хугацаанд бодсон. Гэхдээ яг хийж эхлэхдээ бэлэн биш байсан уншлагаа өнөөдөр хийх гэж байгаа. Энэ бол одоо хин нэгэн таныг маш хүчтэй гомдоочихсон, зүгээр гомдоох биш, энэ бол маш хүчтэй сэтгэлийн шарах танд үлдээсэн тийм нөхцөл байдал байгаа бол за тэр хүний яг карма нь юу юм бэ? Үлийн үр нь юу юм бэ? Таныг тэгж их шархлуулж, танд маш шудраг бус хандаж, таныг гомдоосны яг тэр хүний карма нь юу юм бэ гэдгийг бид нэр өнөөдөр мэдэж авах болно. За YouTube-ийн уншлагаар болохоор энергийн шалгалт олгоод за таны хувьд тэр хүн таныг яг яаж үнэхээр шархлуулж, яаж үнэхээр голдчоо ортол гомдоосон бэ гэдгийг эхлээд бид нар мэднэ. Яг ямар хүн яасан те тэр нь таны өнцгөөс гараад ирнэ. За тэгээд тэр хүний яг одоо энэ амьдралдаа ч юм уу альс дараагийн амьдралдаа ч юм уу те бүр шилжээд ингээд үүрэх тэр үлийн үр нь юу ах юм бэ гэдгийг харж авах болно. За нэмэлтээр болохоор одоо яг таны гомдоодсон тэр нэг хүн байгаа штэ. Тэр хүн яг таны гомдоосондоо одоо яг ямар бодол мэдрэмжтэй явд юм бэ? Алдаа оноогоо ухаарч идэм үү, гүм үү гэдгийг эхлээд харна. За тэгээд дараа нь болохоор тэр хүн яг кармагаа яг яаж төлөх вэ гэдгийг бид нэр болвол дахиж харах болно. Тэр хүн кармагаа яг яаж төлөх юм те? Тэр хүнд яг юу цаашид болох юм? Яг таны гомдоосны үр дүн нь тэр хүнд эцсийн байдлаар яг яаж ирэх юм бэ гэдгийг харна. За 3-т болохоор хамгийн чухал та ер нь одоо энэ их гомдол тэр хүнд ингээд өөрийн ирэхгүй маш их гомдоод үзээ ядцсан ч юм уу тийм мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэрийг та яг яах ёстой юм бэ? Тавьж явуулах хэрэгтэй мүү? Анхаарах хэрэгтэй мүү? Гүм үү гэдгийг харах болно. За энэ яагаад ер нь айгүй чухал вэ гэд тэгэхээр шүү дээ. Ер нь яг ингээд таныг амар гомдоосон хүн ямар үлийн үрийг үүрэх юм бэ гэдгийг мэдэх бас нэг ёсондоо сэтгэлийн амар амгаланг олоход тань жоохон ч гэсэндээ тусуулж магадгүй, тавьж явуулахад тань бас хэрэгцээтэй ийм уншлага болно гэж би бодож байгаа. Тэгээ яагаад энэ уншлагыг одоо хийхээр болсон бэ гэхээр би ер нь жоохон бэлэн болж байна гэж өөрийгөө бодоод байгаа л да. Би болохоор нэг тийм энергийн хамгаалалтын арганууд өөр дээрээ хувь дээрээ сураад явж байгаа. Тэгэнгүүт ингээл янз бүрийн юм хийх гэлтэй хайр дурлалын харилцаа энтрэж сайжруулах гад ч юм ингээ үзэн штэ. Тэгэнгүүт намайг гомдоосон нэг хүний надад үүсгэсэн тэр шархууд нь байн гарч ирдэг. Би тэрийг устгаал яваад идэг. Тэгэхэд ингээл өөр шалтгаануудтай юмнууд дээр одоо би яг эсрэг хүстэндээ бүрэн 400% итгэж чаддгүй ч юм уу те тэрний шалтгаан нь болохоор нэг хүн намайг амар гомдооцсон. За хайр дурлал дээр би яг ингээд эсрэг хүстэндээ итгэж чадахгүй одоо ингээд хардаад идэг байлаа гэж бодъё. Тэнгүүт тэр нь яг тэр намайг гомдоосон хүний надад өгсөн шархнаас болсон байдаг ч юм уу. Тийм учраас ер нь ингээд хүнд маш хүчтэй гомдол өөрийн мэдлгүй тээж нөгөө хүнээ өөрийн мэдлгүй хараагаад үзээ ядна гэдэг бас ямар аюултай юм байд юм бэ гэдгийг би ер нь жоохон зохицохоос нь ойлгоод байгаа. Тийм болохоор энэ талаар ойлголт авахын тулд өнөөдөр бид энэ уншлагыг хийж байгаа гэж ойлгож болно. За тэгээ хамгийн гол нь тэр гомдлоосоо тэр шаналлаасаа хүн өөрөө салах нь бас айгүй хэрэгтэй зүв байдаг юм шиг надад бас санагдаад байгаа. За эхний бүлэг болохоор 13-ын тоотой. 13-ын тоо бол таротоор үхэл буюу death байдаг. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс энэ 13-ын тоотой картыг сонгох болноо. Сонгосон байх учиртай. Гэт нэг юм амар хурц инээдсэн байгаа чөтгөрийн карт юм шиг байгаа. Би яг энийг урд нь уншлагууд дээр ерөөсөө ашиглаж байгаагүй карт байна. За энэ нэгдүгээр бүлэг болно. За хоёрдугаар бүлэг болохоор энэ 6-гийн тоотой. 6-гийн тоо болохоор tarot дээр lovers буюу хосуудын үзүр гэж явдаг. Им уйлж байгаа охинтой цэнхэр өнгийн пиони гэж хэлдэг. Монголоор багвахаа цэцэг үлээ. За өстө баг буруу хэлж магадгүй. Ямар ч байсан гэсэн пиони цэцгээр хүрээлэгдсэн ийм карт байна. За пионич байж магадгүй. Аль эсвэл нөгөө hydrangea гэж хэлдэг штэ. Тэр цэцэгтэй карт байгаа. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс болохоор энэ нэлээд хурц зурагтай 2-ын тоотой. 2-ын тоо болвол tarot дээр high priestess буюу их дагныг бэлэгддэг. Ингээд нэг чон амаа нээсэн тэн дотроос нэг эмэгтэй хүний гар гарч ирж ийн гэж бодсон ч үгүй. Энэ чон нь баг ингээд идж байгаа юм шиг зурагтай байгаа. Нэлээд хурц зурагтай. За энэ картыг 3 дахь бүлгийнхэн маань сонгосон байх учиртай. За ингээд бүгдээрээ уншлага руугаа орцгоё.
За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань энэ 13-ын тоотой картыг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор одоо яг хэн таныг гомдооцсон байгаад байна вэ те тэрийг шалгаж байгаа гэсэн үг. Тэгээд энэ болохоор заавал нөгөө хусын харилцаан дээрх зүйл бас байх албагүй л дээ. Танд бүр ингээд яг үнэхээр траума өгтлөө, танд ингээд маш үзэн ядалтыг мэдрүүлтлээ дээ. Сэтгэлд чинь үнэхээр нэг юм хийтлээ таныг яг гомдооцсон хүн хин юм бэ? Ямар яг юу хийсэн юм бэ? Та яг яаж хандж байхад энэ хүн яг эргээгээд яасан бэ гэдгийг харж байгаа. За тийм болохоор одоо хосууд байж иж болно, хамтран ажиллагч, гэр бүлийн гишүүд, одоо хуучин найз нөхөд те хинч байж иж болно гэсэн үг. За ингээд эхлээд болохоор яг хэн таныг яг яаж гомдооцсон юм бэ гэд энергийн шалгалт хийж байгаа. Тэгэж асуухад болохоор газрын орднууд айгүй хүчтэй гарч ирж байна. Тэгээ эмэгтэй картнууд айгүй их байна. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст маань заавал биш ч гэсэндээ таныг ингээд үнэхээр маш их хүчтэй бүр гомдоогоод маш их сэтгэлийн шаналл үлдээсэн хүн чи эмэгтэй хүн байгаад байгаа харагдаж байна. За энэ уншлагыг сонсож байгаа эрэгтэй хүмүүсийн хувьд ч эмэгтэй хүн, энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэй хүмүүсийн хувьд ч гэсэндээ эмэгтэй хүн байх магадлал маш их өндөр. За ордуудыг харах юм бол сарны орд нь мэлхийний карт гарч ирж байна. Матрын орд маш хүчтэй гарч ирж байна. За тэгээд тэнгийн хүзүр бол ер нь ихрийн ордыг бас бэлэгддэг. Ихэр юм уу хумах байх боломжтой. За тэгээд матар, охин, үхрийн орд гарч ирж байна. За тэгээд усны орд хилэнц мэлхий загас бас айгүй хүчтэй гарч ирлээ. За яг юу болсон бэ? Яг яаж таныг гомдоосон бэ гэхэд энэ хүн таныг ерөөсөө ингээд тоодоггүй, танд маш тоомжиргүй хандсан гэж гарч ирж байна л да. За яг хөө ингээл хүмүүстэй жоохон хөнгөн энергитэй, хөнгөн мэдрэмжтэй нэг хийх юм бодохгүй, анзаарахгүй байдаг тийм хайнга хинэггүй хүмүүс байдаг штэ. Гэтэл таны айгүй их гомдоод байгаа шалтгаан нь болохоор юу юм бэ гэхээр та энэ хүнийг үнэхээр яг хоёргүй сэтгэлээр хайрлсан байна. Ягаад ч юм та энэ хүнд үнэхээр санаа зовдөг, үнэхээр ингээд эмгтээлэг энергиэр энэ хүнийг хайрлсан гэж гарч ирж байгаа байхгүй юу? Маш их зүрх сэтгэлээ зориулсан байгаад байгаа харагдаж байна. Одоо ингээд хүнд эцэг их нь л яг хязгааргүй те ямар ч хариу нэхээгүй хайрыг өгч чадна тийм үү. Гэтэл та энэ хүнд ер нь тэгж хандж исэн гэж хүзүр дээр бууж ирж байна л да. Тэг ягаад ч юм та энэ хүнээс айгүй тийм сэтгэл санааны хувьд бас хараат байсан байна. Энэ хүнд итгэдэг, найддаг те. Тэгсэн хэрнээ ямар ч хариу нэхэлгүйгээр энэ хүнийг үнэхээр хайрлж ирсэн байгаа байхгүй юу. Гэтэл яг айгүй жижигхэн юмнаас болоод та хоёр муудалцсан. Айгүй жижигхэн юмн дээр энэ хүн танд яг жинхэнэ дүр төрхөө харуулсан гэж болвол бууж ирж байна. Тэр нь юу байсан бэ гэхээр зүгээр л ингээд таныг хинч биш юуч биш байсан юм шиг танаас өөр юмнуудад анхаарлаа хандуулад явцсан гэж гарч ирж байна л да. Таныг яг хамгийн хэрэгтэй үед чинь нэг болвол бас яг үл ошоосон. Та болохоор өөрөө бодохдоо ч биш таны яг энэ хүнд гаргасан хандлага болвол яг энэ хүний бүх хэцүү цаг үед нь байсан гэж бууж ирлээ. За яг ямар хүн юм бэ гэхээр эрэгтэй хүн байж болно. Гэхдээ бас сайд одоо 2 дахь 3 дахь сонголтоор гэх юм бол ер нь таны эмэгтэй найз, аль эсвэл эгч, аль эсвэл эмэгтэй дүүчин, за бүр маш цөөхөн хүмүүсийн хувьд ээж чинь ч байх магадлалтай гэж бууж ирж байна. Та болохоор энэ хүнийг яг ингээд баг эцэг их нь үр хүүхдээ яаж хайрладгүй яг тэгж хайрлж за тэгээд ерөөсөө хариу нэхээгүй те энэ хүнд тэгтлэл хайртай л байсан байна. Гэтэл яг таны хэцүү үед энэ хүн хизээч дэрэгдчин байж байгаагүй юм шиг мэдрэмжүүдийг танд өгсөн гэж хэлж болно. Та энэ хүний одоо ингээд муу мухай хэцүүтэй бүх тэр үед нь байсан. Гэтэл энэ хүн таны хэцүү цаг үеүүдэд дандаа абсент, дандаа байдаггүй байсан байна. За тэгээд энэ бүхнийг та ингээд бас жоохон мэдээл, бодоол ингээд гомдолч ингээл хүндрээл яваал гэсэн байгаа байхгүй юу? Тэгээд эцсийн эцэд болохоор маш жижигхэн юмн дээр маш том маргалдаад муудалцсан гэж болвол гарч ирлээ. Тэгээд таныг хамгийн гомдоосон юм нь юу вэ гэх юм бол ямар ч маргалдаан зөрчилдөөнд те ингээд үнэхээр нэг нэгэндээ хайртай, би бинийгаа үнэхээр чухал гэж боддог хүмүүс бол нэг нэгнээ уучлах, эвлэрэх, зай гаргана гэж та бодож байхад энэ хүн ерөөсөө тгээгүү. Зүгээр л таныг яг хинч биш байсан юм шиг, юуч биш байсан юм шиг та энэ хүний хувьд ерөөсөө чухал хүн биш байсан юм шиг өөрийг чи яг ингээд амьдралаасаа гаргаж хаяад
өөр юмнуудад анхаарлаа хандуулад явцсан. Тэгээд ингээд таныг тэгж орхиж хаysныхаа дараа энэ хүн шинэ найз нөхөдтэй болоод ч юм уу аль эсвэл шинэ хүнтэй хайр сэтгэлийн харилцаа эхлүүлээд ч юм уу танаас өөр хүмүүстэй ингээд нэгдээд тэр хүмүүстэй анхаарал хандуулад аль эсвэл ингээд амар аз жаргалтайгаар шинэ юмнууд хийгээд явчихсан. Энэнд бол гэхдээ нэгдүгээр бүлгийнхэн маань та бүхэн үнэхээр яг голдоо ортол гомдсон байгаад харагдаж байна. Judgment доошоо харж гарч ирж ийн гэхээр та бүхэн маань бүр ингээд өөрийгөө буруутгах байгаа харагдаж байна. За бас зарим нэг эрэгтэй хүмүүсийн энерги орж ирж байна л да. Энэ хүн чинь болохоор ихэр хумгч инлүүрийн орд бас байх магадлалтай. Яг яагаад ийм хүнд би ингээд итгэсэн болоо? Яагаад би энэ хүнийг ийм хайхрамжгүй намайг ингэтлээ чухалд тооцдгүй гэдгийг би ийм урт хугацаанд яагаад олж хараагүй юм болоо? Би өөр нь яг яагаад ийм тэнэг байсан болоо? Би яагаад энэ хүнд ийм амар хайртай сэтгэлтэй хандсан бол? Яагаад би энэ өдрийг хүртэл ингээд логикоор юмыг бодоод те юмыг ахтууч гэсэндээ ирүүлээр хараад за энэ хүн чинь надад яг те өөрөө өөжтэй хүн байж чадахгүй шүү. Би дандаа энэ хүний дэргэд байж бүх талаар нь тусалж дэмжиж ирсэн байхад үнэхээр одоо бүр ингээд амар баялаг сэтгэлээр би энэ хүнд хандаж энэ хүнд өгөөмөр хандсан байхад эргээгээд надад яг юу ч өгөхгүй байгаад байгааг нь би яагаад анзаараагүй юм болоо гэд өөрийгөө маш их буруутгах байгаа харагдаж байна. Тэгээ энэ харилцаанаас яг энэ асуудлаас болоод энэ хүнээс болоод та нэлээд нэг хэсэг яг ингээд шүн унтаж чадахгүй өөрөөсөө яг ингээд асуудлын хариултыг хайгаад тэгээ энэ хүнээс болж бас маш их стрессдэж бүр депрессцэн байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Тэгээ энэ хүнтэйгээ ингээд зүгээр л юу н харьцаа болцоо. Энэ хүн зүгээр л таныг ингээд тоохоо болоод явцсан. Тэгээ та болохоор магадгүй араас нь явъя гуй гэд тэгэнгүүт та өмнө нь дандаа энэ хүн дээр буулт хийдэг байсан. Та дандаа энэ харилцаан дээр өрөвч зөөлөн талан байсан учраас ганц удаа одоо яг ингээд гидийгээд үзье, яах нь хараад үзье гэтэл энэ хүн зүгээр л таныг яг хинч биш юуч биш юм шигээр орхиод явцсан гэж гарч ирж байна. Тэгээ тийм учраас яг ингээд ойлголцоод те аль эсвэл үнэхээр амар хэрэлдэж муудалцаж нэг нэгэндээ маш их зүйлийг хэлээд ингээд салсан юм бол байхгүй. Нэг тийм дутуу үлдсэн танд ялангуяа энэ хүнд хэлмээр байгаа сэтгэлээ онгоот л яг энэ хүн рүү бухимдлаа гаргамаар байгаа юмнууд болвол үлдсэн. Тэр чин таныг одоо яг ингээд жоохон зовоогоод стресстүүлээд сэтгэл санаа руу чи ингээд яг явж ороод байгаа гэж гарч ирж байна. За би энэ хүнд яг ингэж хандчихсан гэтэл тэр хүн миний дэргэд байж чадаагүй. Би энэ хүнд ингэж сайнаар хандчихсан байхад энэ хүн миний хувьд одоо сайн хамтрагч, сайн хос, сайн найз, сайн гэр бүл байж чадаагүй гэдгийг нь би бүр яг хэлэх байсан. Гэтэл хэлж чадаагүй гэд тэрэндээ та бүхэн үнэхээр яг стресстэй юм уралж бухимдаж байгаа бууж ирж байна. За танд бол ийм юм хийсэн хүн байна. За одоо болохоор сая би ингээд хүзүүнүүдээ хурааж исэн чинь нэг хүзүүр зүгээр шууд амар хол тэр цаана ингээд унчиж байгаа байхгүй юу? Яг л ийм мэдрэмж гэсэн үг. Зүгээр л яг ингээд таныг хайцсан, та энэ хүнд хаягдсан. Ер нь хоёулаа би бинийгаа ингээд хайцсан юм шиг тийм энерги гарч ирлээ. За энэ хүний тэгвэл таныг гомдоосны яг үеийн үр нь юу байх вэ гэдгийг харъя. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийг яг энэ гомдоосын энэ хүн ямар кармаг идэх вэ? Ямар үеийн үрийг хүртэх вэ?
За энэ хүний яг идэлх үүрэх үеийн үр нь юу байх вэ гэхээр шүү дээ. Энэ хүний бас зан чанарыг гаргаж ирж байна л да. Ер нь яг бодолтойгоо нүүр тулах айгүй дургүй хүн байна. Угаасаа яг ингээд нэг тий хандлага нь болохоор би бүх юмыг хайдаг, би бүх юмыг орхидог те. Миний амьдралд намайг шин эхлэл ингээд хизээд хүлээж байгаа, шинэ хүмүүс хизээд гарч ирнэ те. Намайг илүү анхаарах хүмүүс байгаа, надад илүү гоё хос олдно, илүү сайн найз олдно энтер гэж ханддаг хүн байгаа даа байхгүй. Тийм учраас ингээд энэ хүн болохоор нилээн одоо ингээд удаан хугацаанд танд яг юу хийцэн бэ? Таныг яг яаж гомдооцсон бэ те? Тэр талаараа нэг их юм бодохгүй, стресстгүй, зовхгүй, шаналхгүй ингээд явж байгаа харагдаж байна. Ер нь бол одоо ингээд ойрын ирээдүйд ч юм уу энэ хүн яг ингээд ойлгож ухаарахгүй байгаад байгаа харагдаж байгаа хгүй. Энэ нь бас ядж байхад карма заяа. Ингээд за би үнэхээр бас яг чухал хүнийгээ амар гомдооцсон юм биш үү? Тэр хүн надад яг юу хийж өгч илээ? Надад яг яаж хандлаа? Надад ямар сайн байлаа? Гэтэл би тэр хүнээ ингээд амьдралаас ахсаа хийсэн юм биш үү? Гэдгээ бас яг ингээд бодохгүй яваад байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн бол маш юм бардам зантай. Ер нь бол өөрийгөө айгүй кул гэж боддог. Мөнгө төгрөг карьерэнд айгүй шундаг хүн байна. Ер нь бол газрын орд айгүй хүчтэй гарч ирж байгаа. Матар охин үхэр за тэгээ хоньны орд гарч ирж гин, хилэнцгийн орд гарч ирж гин. Ер нь материалын эд баялагийг амар чухалчилдаг. Гэхдээ зөвхөн өөрийнхөө хувьд гэсэн үг. Яагаад ч юм энэ хүний хувьд ингээд амьдралынхаа туршид ингээд мөнгө л хөөж явах тийм бас үеийн үр харагдаад байна. Энэ болохоор тийм сайн зүйл ерөөсөө биш аахгүй. За зөндөө юмнууд гарч ирж байна. Би тайлбарланаа. Эхнээс нь хэлэхэд болохоор ингээд насаараа яг тийм мөнгө би яг юу хийж бүтээх вэ? Би яаж илүү томрох вэ? Би яаж амар гоё машинтай болох уу? Яаж амар гоё байшинтай болох уу? Тэр байшингаа яаж амар томруулах уу гэл бүх юмтай болох тийм хүсэлтэй тэр нь дандаа юм материалын юмнууд байгаад байгаа харагдаж байна. Тэгээл ингээд яваад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээ ер нь энэ хүний яг хүртэх үеийн үр нь болохоор энэ хүн таныг ингэж амар гомдоосноо одоо ойлгосон ч бай, ойлгоогүй ч бай, ирээдүйд ойлгосон ч бай, ойлгоогүй ч бай. Ер нь бол тань шиг өөрийг нь хайрлах хүнтэй дахиж учрахгүй л гэж гарч ирж байна. Хэрвээ та энэ хүнтэй найз нөхөд байсан бол хамтран ажиллагч байсан бол цаашид тань шиг сайн найзтай хизээж учрахгүй, тань шиг сайн итгэлд хамтран ажиллагч түнштэй хизээж учрахгүй. За та энэ хүнтэй хосууд байсан бол тань шиг хайр дурлалтай хизээж учрахгүй гэж гарч ирж байна. Яг өөртөө адилхан энергийг айгүй их татаж явж байгаа харагдаж байна л да. Нэг их ингээд хүнтэй үнэхээр чин сэтгэлээсээ бүх зүйлээ яг ингээ хуваалцаад ярилцдаг те нэгнийхээ хэцүү үед дэрэгтэн байлцдаг. Одоо энэ хүний хэцүү үед дэрэгтэн ингээд нэг хүн өөрт нь тусламж дэмжлэг үзүүлээ, дараас нь түшиг тулгуур болоод бүх зовлон зүдгүүрийг нь сонсоод ч юм уу ингээд явдаг ийм хүнтэй энэ хүн бол дахиж учрахгүй гэж гарч ирж байна. Хэрвээ та энэ хүнтэй найз байсан бол ер нь л цаашдын ирээдүйд нэг их сайн найзгүй хүмүүстэй найзлаа ч гэсэндээ ингээд хит тутан ерөөсөө болохгүй нэг юм ганцаардмал амьдрал энэ хүний хүлээж байгаа. За та энэ хүнтэй хосууд байж байгаад салцсан болвол биш үү? Энэ хүн бол цаашид дахиад хостой энтер боллоо ч гэсэндээ тэр харилцаанууд нь нэг их удахгүй наачлаа. Прошо. Тэр харилцаанууд нэг их удаан үргэлжлэхгүй байх гээд байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ ер нь л ингээд амьдралынхаа эцс хүртэл ер нь жоохон амар ганцаардмал амьдралыг энэ хүн туулна. Миний бодлоор нь шүү дээ те ингээд найз нөхөдгүй хүмүүс надад хамгийн амар өрөвдмөр санагдаад байдаг байхгүй юу? Яг ингээд тийм найз нөхөдгүй амар ганцаараа хүмүүс байдаг шүү дээ. Гэтэ энэ бол зүгээр л миний хувийн бодол. Тэг бараг надад бол ингээд амар гой хостой байснаас илүү амар сайн найзуудтай байх нь айгүй чухал юм шиг санагддаг. Хосууд болохоор ер нь бол одоо ингээд бас айгүй сайн найзууд болдог шүү дээ. Тэгэх юм бол jackpot хожиж гин гэсэн үг. Үнэхээр төгс хүнийг та олжээ гэсэн үг. Тэгээд миний хувьд бол яг ингээд найзгүй хүмүүс найзгүй болох бол айгүй тийм хэцүү зүйл шиг санагддаг. Энэ хүн бол яг тэгэл амар ганцаараа л амьдрах нь дээ. Найз нөхөдтэй боллоо гэд тэгэхэд биш дээ. Хүмүүс яг тэр найзаас нь хөрсөн хүмүүс нь өөрийг нь амар араар нь муулдаг болох гэдэг харагдаж байна. За шинэ хостой боллоо гэд тэгэхэд тэр хүн нь өөрийг нь араар нь тавьдаг ч юм уу, аль эсвэл тухайн харилцаа нь ерөөсөө удаан үргэлжилдэггүй тийм юм болох гэдэг бууж ирлээ.
Хэрвээ яг энэ таны гомдоосон хүн таны ингээд X найз чинь байгаа болов л шүү дээ. Энэ хүн яг ингээд найз нөхдөдтэй боллоо ч гэсэндээ тэр харилцаанууд нь айгүй гүйхэн. Ерөөсөө тийм дотн найзууд болж чадахгүй, амьдралын найзууд болж чадахгүй. Амьдралд нь байж ах үедээ яг ингээд нүүрэн дээр нь биш хэрнээ өөрийг нь дандаа ингээд ардуур нь муулдаг. Тэгсээр нүүрэн дээр нь инээдэг. Яг нэг ийм л карма бүр хүлээж байгаа гэж гарч ирж байна. За энэ хүн таны хос байсан бол л шүү дээ. Энэ хүн хичнээн мөнгөтэй, төвөрөгтэй, алдар нэртэй босон ч гэсэндээ энэ хүнд тийм хайр дурлал дээр нь юу н дахиж аз заяахгүй гэж бууж ирж байна. Яг таныг энэ хүн яаж ингэж юуч болоогүй юм шиг, юуч биш юм шиг орхиж явж чадсан бэ? Өөр хүмүүс яг энэ хүнд таны авсан мэдрэмжийг энэ хүнд мэдрүүлсээр байх болно. А таныг яг гомдоосноос юу н болсон юм бэ штэ гэж ойлгохтол нь бүр ингэ мэдрүүлнэ гэж гарч ирж байна. Энэ хүн бол гол онцлог нь ерөөсөө ингэ юу ч ойлгохгүй амар удаа явдаг л төрлийн хүн байна, явхал төрлийн хүн байна. Тэгээ High Priestess доошоо хараад Emperor доошоо харж гарч ирж гин гэдэг бол би одоо энэ карматай уншлагыг жоохон мин хийнэ. Яагаад гэхээр энэ бол яг л хүзэр өөрөө ууртаа хатуу гаргаж ирж байна. Жоохон тэнэг хүнийг илэрхийлдэг. Амар одоо энэ High Priestess чинь доошоо хараад гараад ирэхээр одоо богино ухаантай хүнийг илэрхийлдэг байхгүй. Богино ухаантай одоо тэнэгдүү хүн гэсэн үг. Emperor эцэг доошоо хараад гараад ирэхээр одоо амар ууртай бохимдалтай тий юу ч мэдэхгүй байж иж өөрийгөө амар дүвийлэгдэг эгонд хитэдсэн хүнийг илэрхийлдэг. Энэ хүн бол цаашаа ингэж л амьдрна. Ерөөсөө ингээд энэ хоёр нь дээшээ харж өгөхгүй байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн бол дандаа ингээд би гэдэг хүмүүсээс дандаа авдаг юу ч эргүүлж өгдөггүй. Яг үнэндээ юу ч ойлгоогүй байгаад байгаа хэрнээ өөрийнхөө яг ингээд тийм red flag-уудыг өөрийнхөө асуудлуудыг ерөөсөө ойлгож ухаарахгүй байгаад байгаа хэрнээ бусдад буруу өгөх амар дуртай. Өөр дээрээ ерөөсөө ямар ч ингээд хэр энтер халдаадаггүй. Ийм байдалтайгаа бол энэ хүн цаашаа амьдрсаар байх болно. Энэ нь хамгийн гол нь энэ хүний амар муухай аюу хэцүү үеийн үр нэг аахгүй ингээд сонсоод хүртэл амар хэцүү санагдаж байна да. За тэгээ High Priestess доошоо харж гарч ирж байна гэд тэгэхээр сэтгэлийн амар амгалан энээсээ болоод ерөөсөө олохгүй гэж бууж ирлээ. Тийм болохоор энэ хүн амар олон хүмүүсийг цаашид орхиж хайж явна. Айгуу гоё потенциалтай тий амар гоё хайр дурлал болоод аз жаргалтай амьдрах байсан хүний энэ хүн чи өөрөө уурлаад хаяад явчих магадгүй. Аль эсвэл энэ хүнийг үнэхээр юм болохгүй аимшигтай одоо юм сүнсний хувьд ерөөсөө юм доод төвшөнд байгаад байгаа учраас тэрийг нь хүмүүс мэдрээд энэ хүнийг ч гэсэндээ хайж явахаар харагдаж байна. Тэгээ юм ингээд нэг эцсээ хүртэл үргэлжлээд ингээд нэг тийм амар гоё эцсийн байдлаар ингээд нэг тийм аз жаргалтай төгсгөлтөд хүрдэг те найз нөхдийнч бай, гэр бүлийнч бай, хосынч бай харилцаанууд энэ хүнд ерөөсөө тийм юм байхааргүй харагдаж байна. Маш ганцаардмал амьдрал хүлээж байгаа. Тэгээ хамгийн өрөвдмөр юм нь болохоор ингээд өөрийгөө эртхэн өөрчлөх хэрэгтэй байсан юм байна. Надад амар их асуудал байгаад ер нь би л болдгоо, би л болохгүй байсан юм байна гэдгээ болвол эцсээ хүртэл яг ойлгохгүй байгаад байгаа харагдаж байна. Тийм болохоор энэ хүн ерөөсөө нэг тийм уужим сэтгэлээр бусдад хандаж чадахгүй байгаа учраас уужим сэтгэлээр өөртөө хандаж чадахгүй. Маш юм ууртай, бухимдалтай, сүр сар хийсэн ийм амьдралаар амьдрна гэж болвол бууж ирлээ. За world card гарч ирж байна. Ийм байдалтайгаа бүр дуусна гэж гарч ирж байгаа байхгүй юу? Тэг хамгийн гол нь бүр энэ хүн ингээд те хинчүү болоод яг өөрийг нь гих амар юм халуун дулаан мэдрэмжийг өөрт нь мэдрүүлэх хүн байхгүй болох үед яг амар сэтгэлийн шархлал дуусна гэж гарч ирж байна. Бүр маш их сэтгэлийн шарахыг мэдрэнэ. Гэхдээ яг жоохон зах тухаас нь ойлгох юм шиг байна. Альсвал бүр ингээ хөвшрөөд яг нас барахынхаа өмнө ч юм уу те. Би ер нь бол яг ингээд амьдралдаа амар юм хуйсгнуур байсан юм байна. Ерөөсөө ингээд нэг хүн дээр тогтож чадж байгаагүй юм байна. Амар үн цэнтэй хүмүүсээ би өөрийнхөө ийм хит хайнга зангаас болоод хит дүрлцсэн зангаас болоод би гомдоож исэн юм байна гэдгээ энэ хүн бол ойлгоно гэж бууж ирж байна. Яг эцэстээ яг ингээд амар сэтгэлийн шархлал болвол дуусна гэж бууж ирлээ. За одоо болохоор нэмэлт юм харж өгье.
За энэ хүн байхгүйгээр цаашид таны амьдрал ямар байх вэ гэдгийг би нэг товчхон картаар бас харъя. Nice. За ингэж асуухад болохоор нь шүү дээ. Та энэ хөнгүүгээр таны амьдрал цаашид ямар байх юм бэ гэдгийг харахад болохоор та бол урагшлан гэж гарч ирж байна. Ерөөсө зогсоо зайгүй урагшлах болно. Одоо яг энэ хүнд ингээд амар гомдоод гацж байгаа ч гэсэндээ энэ хүний араас шаналж байгаа, амар гомдж байгаа тийм ингээд шаналл байгаа байхгүй яг намайг яг яаж чадчихна гэсэн. Тэгсэн ч гэсэндээ энэ хүзүр дээшээ харж гарч ирж гин гэдг нь бол сайн. Хугацаа авах ч гэсэндээ энэ хүнийг та ирээдүйд болвол мартна. Шаналлыг мэдрэгчэн өөрөө айгүй сайн. Айгүй ирүүлэр мэдрээд шаналл ингээд амар их байжсэн ингээд юулэгдэл багасаал тэгэл та цаашид болвол амьдралд амжилттай энэ хүнтэй энэ хүнгүү бүр улам ирч хүчтэйгээр урагшилж болвол чадж байгаа хүзүр дээр гарч ирлээ. Тэгээ энд нэг сони юм гарч ирээд байгаа байхгүй юу? Ер нь та хоёрын зарим нэг амьдралын зорилго жоохон адилхан байсан байж магадгүй. Та ч гэсэндээ ер нь ирэх мэдээлэлтэй тогтвортой байдал яг өөрийнхөө амьдралын утга учирыг олох. За тэгээд тэрэн дээрээ яг ингээд дөрөөсөн ажил карьер босгох тийм зүйлсэд бас та айгүй анхаардаг. Хоёулаа айгүй амбицтай хүмүүс байгаад байгаа харагдаж байна л да. Тэгээд таны хувьд болохоор одоо яг энэ хүндээ ингээд амар гомдоод энэ хүнийг бас үзий ядж байгаа шүү дээ. Тийм учраас за би энэ хүнээс илүү мундаг амьдарч чадахгүй бол яах вэ гэдэг айдас хэрвээ танд байгаа бол та энэ хүнээс илүү амжилтанд болвол хүрч чадна. Та ч гэсэндээ бүх юмтай яг тэр хүний бүр тэгтлээ ингээд шунаад хүсээ тараад байгаа тэр эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөтэй хадгаламж тэг юу байдیں۔ Тэр бүх зүйлийг та бас өөрийн болгож чаднаа. Хамгийн гол нь энэ таныг гомдоосон үлийн үртэй одоо хүн байгаа штэ. Энтэй харьцуулахад та ерөөсөө зовхгүйгээр амар хичээхгүйгээр өөрийгөө бүр хит их ингэж дайчлахгүйгээр энэ зүйлд аягүй амархан хүрэх болно. Энэ хүн бол яг ингээд тэр доктортой байдалтай хүрэх хаач байсан болоогүй байхад та аль хэзээ тэрэндээ хүрсэн байх болно. Энэ хүн болохоор насаараа яг тэр нэг мөнгө төгрөг гээд бүх юмыг зоосны нөхөр харсан амьдралаараа бол амьдрах гэдэг харагдаж байна. Тэгээд таны хувьд болохоор энэ хөнгүүгээр цаашаа таны амьдрал ямар байх юм бэ гэхээр strength card доошоо харж гарч ирж байна. Та бас өөрийгөө ингээд энэ хүнээс амар хараат байсан гэдгийг ойлгоно. Яг яагаад ийм тэнэг хүнээс би хараат байсан болоо гэж бодож байгаа байхгүй юу? Ер нь ингээд яг хамт байгаад байхдаа хүн чинь мэддэггүй хамт байхаа болоод ингээ холцсноос нэлээд хоошоо ингээл гинт ийм байсан юм байна штэ. Тийм байсан юм байна штэ гэж ухаардаг штэ. Яг тэгж ухаарах үед чинь энэ хүн бол та энэ хүнийг яагаад үнэхээр хайрладаг байсан бэ гэхээр таны хэцүү үед танд амар үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг байсан. Бас айгүй юм ухаалаг хүн гэж энэ хүнийг бодож энэ хүндээ тасцсан байсан байгаа байхгүй юу? Гэтэл яг үнэндээ үгүй. Бүх юмыг яг юм өөрийнхөө өнцгөөс хардаг. Айгүй тийм дотор тамиртай бол биш. Хитрхийн юм өнгөц. Бүх юмыг ингээд амар тийм бохир сэтгэл хөдлөлөөр хийдэг. Бохир сэтгэл хөдлөл гэхээр ингээд уурлах юм бол яг тэр уураараа юмд ханддаг. Хүнд гомдох юм бол амар хурдан тэр гомдлоороо юмд ханддаг тий. Атаарах юм бол яг атаархлаараа юмд ханддаг. Ийм ямар ч шүүлтүргүй хүн байсан юм бэ штэ. Гэтэл би яг яагаад ийм хүнд тэгтлээ итгэж найдаад энэ хүн л миний найз байхгүй бол би чадахгүй. Энэ хүн л миний хос байхгүй бол би цаашд амьдарч чадахгүй. Энэ хүнтэй л би хамтарч ажиллаж, энэ хүнтэй л би гэр бүл байхгүй бол би чадахгүй гэж ийм сул дорой юм боддог байсан болоо гэдгээ та яг гайхна. Тэг яг энэ хүнийг яг жинхэнэ дүр төрхөөр нь ирээдүйд харж ойлгоно гэж бууж ирлээ. Тэгээ нэг сонирхолтой гарч ирж байгаа мессеж нь болохоор энэ хүнийг ерөөсөө ингээд юунд ч сэтгэл хангалуун биш айгүй тийм аз жаргалгүй амьдарч байгаа. Тэгтлээ амжилтанд бас яг хүрч чадахгүй байгаа гэдгийг та
ирээдүйд нэг их удахгүй одоо ингээ 3 жилийн дотор ч юм уу ер нь харна альсэл хүмүүсээс сонсно гэж гарч ирж байна л да. Энэ хүн чинь болохоор одоо юм амжилтанд хүрэхийг бүр маш их хүсдэг. Ад жаргалтай байхыг амар хүсдэг мөртлөөсөө юунд ч сэтгэл нь хандгүй хүн байгаа байхгүй юу? Гэтэл ирээдүйд та энэ хүнийг бүр ингээ мартаад гэхдээ хаа нэг одоо дундын танил талаараа ч юм уу аль эсвэл энэ хүнийг яг юу хийж ийн яаж ийн гэдгийг нэг өдөр яг нэг мэдэх тийм тохироо бүрдэж магадгүй. Тэр үед болохоор энэ хүн өөрөө амар ингээд баян чинэлэг болоод хөлөөж игээд ингээд санаа амар байхыг хүсдэг. Өөрөө ингээд ад жаргалтай байхыг өөрийнхөө амьдралд амар нэгдүгээрт тавьдаг хүн байна. Дээрээс нь бүр юм амжилтанд амар шундаг хүн байна. Ерөөсөө тим юм хийн, тим юм бүтээн, тим юмыг өөрийн болгоно. Бараг зарим хүмүүсийн хувьд ингээ улс төрд орн морн энтер гэдэг ч юм уу амар баян хүнтэй суун дайрн энтер гэж ярьдаг ийм л хүн байсан юм шиг байна. Гэтэл тэрэндээ ерөөсөө хүрээгүй. Яг тэр зориод амжилттай байхыг хүсэж юм. За бараг ингээд заримдаа би амар амжилттай байгаа, би урагшилж байгаа, би чадж байгаа гэд хүмүүст бас өөрийгөө тэгэж айгу харуулдаг хүн байгаа байхгүй. Гэтэл яг бодит байдал дээр тийм ч амар амжилтанд хүрээгүй байгаа. Яг тэр эд баялагтаа очих болоогүй байгаа. За тий хамгийн өрөдмөр нь ингээ хувь хүнийхээ талаас маш аз жаргалгүй амьдарч байгаа юм байна гэдгийг нь та зүгээр олж мэднэ гэж гарч ирж байна. За ингээд YouTube маань уншлах дууслаа. Нэмэлтээр болохоор энэ хүн яг одоо таныг юу гэж бодож мэдэрч байгаа нь таныг яг гомдоосон тал дээр ер нь харамсаж барьж байгаа юм байна уугүй юу гэдгийг харах болно. За тэгээд энэ хүн кармагаа бас яг цаашид урт хугацаанд танд яг яаж түлхэх юм бэ гэдгийг харах болно. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор та яг энэ хүнд амар гомдсон, үзээ ядсан байгаа штэ. Энийгээ юу нь яг яах хэрэгтэй вэ гэдгийг харнаа. Үгүй хоёр дахь асуулт болохоор штэ тий. Энэ хүн яг танаас бодтойгоор уучлалт гуйж ирэх үү? Үнэхээр ингээд намайг уучлаарай тий. Би яг ингээд буруу юм хийжээ гэд өөрөө тань руу яг ирээдүйд бодтой алхам хийх үү гэдгийг нь хоёрдугаарт нь харах юм биш үү. За ингээд уншлагын дуслаа. Баярлаа. За одоо бүгдээрээ хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлах руу оръё. Хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүс маань In Lovers-ийн 6-гийн тоотой Hydrangea цэцэгнүүдтэй ингээд уйлж байгаа юм хитэтэй картыг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор би төрүүлээд шафлтаа тавьсан байгаа. За яг энергийн шалгалт энэ бол энэ хүн таныг яг яаж гомдоосон юм бэ? Хин юм бэ? Хин яг яатсан юм бэ гэдгийг харах болно. За ингэж асуухад болохоор таны гомдоосон хүн чинь одоо яг энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэй хүмүүсийн хувьд бол эрэгтэй хүн байна. Усын харилцаатай байсан хүн гэж би угаасаа хэлнэ. Тэгээд тийм амар муухай юм хийсэн гэхээсээ илүүтэй таны цагийг үнэхээр барсан байгаад байгаа харагдаж байна. Энэ бол бас үеийн үр хураах хамгийн том шалтгаан мөн. Хүмүүс одоо ингээл амар муухай юм хийж ээж амар гомдоож ээж те одоо үеийн үр хүртэн гэж бодоод идэг гэтэл үгүй хүнийг амар хүлээлгэн гэдэг. Тэгээд эцээ эцэд урмыг нь хуглана гэдэг бас маш том кармаг хүнд хурааж идэг. За эхлээд ямар хүн юм бэ гэдгийг харъя. Танаас жоохон дүү байж иж магадгүй. Яг ихэр айгүй олон баатрууд гарч ирээд байгаа хүзүр дээр бууж ирж байна л да. Дор хаяж 2 насаар дүү энтер байх магадлалтай. Альсвал 6-гаар ч дүү байж иж магадгүй энэ зарим хүмүүсийн хувьд. Нэг бол за энэ хүн надаас дүү энтер бишээ гэж байгаа бол угаасаа амьдралд өөрөө ингээд тийм хөнгөн ханддаг. Одоо би бол энийг ингээ амар их ярьдаг да. За нас нь яг 30-тай. Тэр хүн ингээд те төрсөн оноос хойшоо одоо ингээ насыг нь бодод үзэнгүүт 1995 он төрсөн одоо 30 настай хүн байгаад идэг. Гэтэл тэр хүний сэтгэл болон биологийн нас нь нэг тийм 19-тэй одоо банд шиг л гэсэн үг байхгүй юу? Хатуулхэд. Тэгээд 19-тэй одоо хүүхдүүд 30-тай залуу энэ хоёрын хооронд маш их том ялгаа байгаа штэ. Гэтэл яг л тэр 19-тэй хүүхдүүд амьдралд яаж ханддаг одоо тэгжил өөрийгөө авч явдаг гэсэн үг. За зүгээр энэ бол жишээ байлаа. Хиний нэг насаар нь ингээд жоохон аль эсвэл хөшингэх гээгүй шүү. Тэрийг ойлгоорой. За тэгээд ордыг нь харах юм бол айгүй хүчтэй галын орд бууж ирж байна. Арслан хонь ном. За тэгээд үхрийн орд охин өхөр матар гарч ирлээ. Таны орд гэх юм бол та бас өөрөө жоохон газрын ордтой байх магадлалтай.
Гэхдээ тэрнээс илүү хилэнц мэлхий загас бас айгүй хүчтэй гарч ирж байна. Ордууд заавал бас таарах албагүй байдаг шүү. Энерг ер нь босон үйл явдлууд таарж байгаа юм бол ордон дээр хитрхи битгий фокуслж байгаарэ гэж зөвлөе. За тэгсэн чинь яасан бэ гэдгсэн чинь энэ хүн болохоор ингээд танд нэг юм амлаад байгаад гэсэн гэх юм уу? За хоёр кейс орж ирж байна. Эхний кейс нь болохоор ер нь та энэ хүнтэй маш урт удаан хугацаанд хосын харилцаанд байсан. За тэгээд бит хоёр яг ингээд нэг өдөр хамтдаа амьдраад гэрлээд үр хүүхэдтэй болоод бүх зүйл ингээд зэгцрээд те айгүй гоё урт хугацааны зүйл бит хоёрын дунд үүсэх байхаа гэж та итгэж найддаг байсан байгаа байхгүй юу? Гэтэл тийм зүйл болоогүй. Яг эцсийн мөчүүд те яг амьдралаа холбох бүх юм цаашид тодорхой болох тэр агшинд энэ хүн танаас өөрийнхөө зүрх сэтгэлийг татаад авсан юм шиг бууж ирж байна. За би чадахгүй нэ. Би урт хугацааны харилцаанд бэлэн биш байна. Би чамтай цаашид хамт байхыг хүсэхгүй байна те. Надад ингээд цаашаа хийж бүтээх зүйл маш их байгаад байна. Би ганцаараа яг ингээд өөрийнхөө амьдралд урагшлахыг илүүд үзэж байна. Тим сонголтыг би хийж байна гэж явцсан юм шиг хүзүр дээр бол бууж ирлээ. За хоёр дахь жишээ гэх юм бол биш үү? Танд ингээд юм амлаад байгаа л гэдэг үсэн. За хоёлаа ирээдүйд гэрэлнэ, суунаа, намайг жоохон хүлээчихтэй би баг багаар өөрчлөгдөж байгаа. Нэг тийм юм дээр амжилт гаргаадахыг. За энэ ажлаа бүтээгээдгий. Надад тийм асуудал байгаад байна. Гэр бүлийн асуудал байна, ажил төрөл мөнгө санхүүгийн асуудал байна, гадагшаанаа дотгошооноо явах гэж байна. Ямар ч шалтгаан байж иж болно. Ингэж хэлээд таныг хамгийн гол нь хүлээлгээд байгаад байсан харагдаж байгаа байхгүй юу? А та болохоор гэхдээ энэ хүнийг бүхэл зүйл дээр нь ойлгож исэн байна. Энэ хүн дээр ерөөсө буруу өгөөгүй. High priestess дээшээ харж гарч ирж байгаа гэхээр хэлж байгаа, ярьж байгаа, тавьж байгаа шалтгаан болгоныг нь та яг ингээд толгой тохиод хүлээж авч исэн, ойлгож исэн. За энэ хүн үнэхээр ингээ мөнгө санхүүгийн асуудалтай байгаад байгаа. Тэгээд ийм өөртөө итгэлгүй байж яаж надтай ингээд гоё байгаад иж чадах вэ? За өөрийгөө ингээд олог гэд ингээд энэ хүнд цаг хугацаа өгчээсэн. За үнэхээр би ингээд гадагшаанаа явах хэрэгтэй байна. Энэ миний хувьд амар чухал зүйлээ энэ төр гэж хэлээд те. Тэр үед нь за тэгэлгүй яхаа хүн өөрийнхөө хүсэл мөрөөдлийг хөөгөөд өөрийнхөө ирээдүг хөөгөөд явнаа. За тэгээ буцаж ирнэ гэж байгаа юм чинь би ойлгочих доо хүлээч даа гэд та энэ хүн дээр бол ер нь хэр баргийн хүнээс гарахааргүй маш уужим сэтгэлээр бүр ингээд хандсан байгаа байхгүй юу? Бараг таны найз нөхөд ч үртэл хүүшээ чи одоо болооч тий. Яагаад наад хүнээ ингээд өөгшүүлээд байгаа юм бэ? Бараг таныг чи яагаад ийм ухаангүй байгаад байгаа юм бэ тий? Яаж ингэж ийм тайван байж чадчихна? Чи наад хүнээ яаж хардахгүй байж чадчихна? Яаж дутуу үнэлэхгүй байж чадчихна? Яагаад red flag-уудыг харахгүй байгаа юм бэ? Болохгүй байгаа юмнуудыг яагаад харахгүй байгаа юм бэ гэсэн эргэн тойрны хүмүүс ч байхад та яг ингэ нүдэн байлаа чихнүүл энэ хүнийг үнэхээр ойлгож исэн байгаад харагдаж байна. Гэтэ таны хувьд болохоор одоо ингээл нэг их тэрийг хилээд байдаггүй байсан гэх юм уу? За би чамайг ингэж ойлгож байгаа шүү. Бараг ингээд надаас өөр хүн чамд ингэж хандахгүй байх шүү гэд та яг энэ хүнийг ойлгох танаас ямар их төвчээр шаардж байгаа, ямар их ухаан шаардж байгаа, танд бас ямар хэцүү байсан бэ гэдгийг та энэ хүнд нэг их үгээрээ хэлээд те хүүшээ надад ингээд чамгүйгээр хэцүү байгаад байна, хүлээх хэцүү байна, тодорхойгүй байдал надад муухай байна гэж та ерөөсөө зовлон тоочж байгаагүй гэж гарч ирж байна. А гэтэл энэ хүн болохоор ингээл явж ийснаа гинтл танаас нүүр буруулсан, гинтл нэг өдөр амар хүүтэн хөндий болоод эхэлсэн. Бараг ингээд таныг ямар нэг зүйлдер буруутгасан ч байж иж магадгүй. Ер нь ингээд тэ эцээцт за би чамтай цаашаа гэр бүл болж чадахгүй маань, хосууд болж чадахгүй маань, намайг чи хүлээгээд хэрэггүй. Шалтгаан нь гэх юм бол асуудал нь гэх юм бол бараг чамд байгаа. Миний сэтгэл ингээд чамаас болоод хүрсэн. Чи намайг ойлгодоггүй, чи надтай ярилцдаггүй, чи надад сэтгэлээ нээдэггүй байсан штэ гэд. Энэ бол яг нөгөө нэг тийм gaslighting. Энийг монголоор өстэй амар гоё орчуулсан байсан. Юу гэсэн байлаа би мартчихжээ. Өөдөөс бараг зөрүүлэн ноцох билүү. Энэ бол яг ингээд gaslighting гэдэг ч юм шүү дээ. Чи ингээд дээ штэ, тэгээд дээ штэ. Ер нь нөхцөл байдал яг ийм байгаа шүү гэд болохгүй байгаад байгаа асуудлыг тэр асуудалтай байгаа хүнд нь үннээр нь хилэнгүүт үгүй. Миний буруу биш. Чи өөрөө тэгдэг ингэдэг гэд ингээд тавшлаад тэгээ хүнийг бүр ингээд манипуляц хийхийг илэрхийлдэг байхгүй. Ер нь бол тэгсэн байгаад байгаа харагдаж байна. Тэгээд таныг болохоор ерөнхийдөө энэ хүн бол амар муухай breadcrumbing хийсэн байна. Breadcrumbing гэдэг ч одоо ингээд тагтаанууд ингээд гадуур дотор явж идэг штеп. Тэгэнгүүт ингээд бид нар талахыг бүтнээр нь ингээд шидчихдгүү тийм үү? Яг ингээд за нэг зүсмийг аваад ч юм уу ингээд үрцлээд өгөөд идэг штеп баг багаар тэгээд байсан гэж гарч ирлээ.
Ерөөсөө ингээд за болио гэд таныг бодоод харилцаагаа дуусгачих чадахгүй. Юм амлаал ингээд дэрэгдээ байлгаал, эргэж буцаал нэг л өдөр болчих юм шиг, нэг л өдөр бүх юм амар сайхан болчих юм шиг те та хоёр айгүй гоё ингээд доктортой харилцаанд хүрчих юм шиг тийм юмнуудыг амлаад яваад исэн. Гэтэл эргээгээд харахад энэ хүнд танд хийж өгсөн зүйл, бүтээж өгсөн зүйл, гаргасан сэтгэл та хоёрын одоо дунд ингээд бодит болсон зүйл танд ерөөсөө байхгүй байгаад байгаа. Ийм л зүйл хийцэн хүн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ та энэ хүний яг тэр хайртай, сэтгэлтэй гэсэн ч юм уу те заримдаа ингээд айгүй романтик зам энэ төр гаргадаг байсан байхгүй. Тэрнээс нь болоод өөр хүнтэй болоод ч юм уу аль эсвэл энэ хүнийг мартаад нэг тийм гоё шин амьдралын зам сонгоод хүн урагшилдаг штеп. Тэгэж юусоо чадахгүй байдал таныг оруулсан. Тэгснэ нэг л өдөртөө баг ингээд ихэнх хүмүүсийн хувьд энэ харилцаа ойлгохтой эхэлж ямар нэгэн зүйл болоогүй байсан хэрнээ ингээд энэ хүн таныг сонирхоо болоо, танаас дөлөө цухтаад ингээд өөрийнхөө орон зайг танаас хамгаалаад өөрийнхөө орон зайг ингээд танаас татаж аваад яваад өгч харагдаж байгаа байхгүй юу. За энэс болоод та бол маш их гомдсон байгаад байгаа хүзүр дээр бууж ирж байна. Алдсан цаг хугацааныхаа араас маш их харамсаж байгаа гэж гарч ирлээ. За тэгэхээр одоо энэ хүний карма нь юу байх вэ? Таныг гомдоосныг гэдгийг харах болно. За хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийг гомдоосон энэ хүний карма нь юу байх вэ? Үлийн үр нь юу байх вэ? Арвын цусыг тайлбарлаад өгөөч. Ямар амар карма вэ гэхдээ за нарны үзлийг гаргаад өгөөч. За аяган хизээж дүүрхгүй амьдрахаар л бууж ирж байна да. Ямар амар. За ингэж асуухад болохоор ингэж бууж ирлээ. За нэгдүгээр жишээ зав энэ хүний өөрөх бас үлийн үр нь юу вэ гэд тэгэхээр одоо ингээд тань дээр шууд одоо эргэж ирэхгүй энэ хүн ингээд нэг тийм алсын замд гарч байгаа байхгүй. Цаашаа ингээд ганцаараа амьдралаа хөөгөөд зөндөө юм үзээд туулаад тий тэр дунд нь сайн юмнууд байж болно, муу юмнууд байж болно. Тэгээд ямар ч байсан гэсэн явсан ч гэсэндээ энэ хүн эргэж ирнэ. Энэ хүн ингээд бас нэлээд тийм ганцаараа айгүй удаан хугацаанд явах юм байна. Хэрвээ энэ хүн яг ганц бий байгаад байгаа бол ер нь л цаашаа өөрийг нэм long journey хүлээж байгаа. Ганцаараа туулах юм аялал аян зам хүлээж байгаа. Ганцаараа одоо ингээд ажил карьер хөөгөөл ийшээ тийшээ аялаад ч юм уу те ямар нэгэн зүйл хийж бүтээх гэл ингээд амар удаан ганцаараа явж байгаа байхгүй юу. За тэр аялал нь дуусаад энэ хүн гэхдээ эцсийн нэг л өдөр яг тэр нэг танд амлаад өгч чадаагүй яг юм гэр бүлтэй болохыг бол хүснэ. За би одоо яг ингээд гэр бүлийн харилцаанд бэлэн болчлоо. Би одоо яг ингээд их нэртэй айлсэл нөхөртэй болоод тэ үр хүүхэдтэй болоод амьдрахыг хүсэж байна гэд тэгэх үедээ энэ хүн чинь гэхдээ тань дээр эргэж ирээд тантай тэр урт хугацааныхаа ирээдүг л харж чадна. Өөр хүнтэй тэгж харж чадахгүй гэдэг тийм карма байна. Тэгэхээр ер нь бол танаас ингээ холдож чадахгүй үлийн үр энэ хүнийг хүлээж байгаа гэж бууж ирж байна бүр. За хоёрдугаарт нэг амар жишээ орж ирсэн. Энэ бол бүр яг мессеж болж ингэж бүр толгоор орж ирлээ. За ингээд амьдралын явцад те энэ хүн та хоёр ингээ харилцаа холбоогүй энэ хүн ингээд ганцаараа амьдралдаа урагшилсан байгаа бол одоо ингэж явж байгаад өөр гэр бүлтэй болцсон байлаа гэж бодъё. Өөр хүнтэй суугаад үр хүүхэдтэй болцсон ч гэсэндээ
тэднэрийгээ бараг хаяад заяа орхиод заяа яг ингээд те бараг ингээд 20 минут төр хийжээд өөр хүүхэдтэй болчоод тэгээд тэр амьдралаа сонгоод тэрэндээ сэтгэл хангалуун аз жаргалтай амьдраад явбал энэ хүнд өөрт нь л хэрэгтэй шүү дээ. Өөрийнх нь хувьд гоё аз жаргалтай амьдрал аваад дээ. Гэтэл тэгэж чадахгүй тэр харилцаагаа хаяад зөвхөн танаар хайрлуулахыг хүсээд таны хайр сэтгэлийг өөрөө өөртөө авахыг хүсээд мэдрэхийг хүсээд бүр эргэж ирнэ гэж бууж ирж байна. За тэгэхээр ер нь энэ хүн ганцаараа байсан ч гэсэндээ яг гэрлэхэд бэлэн болоод ирэнгүүтээ танаас л яг одоо ингээд эхнэр минь болооч, нөхөр минь болооч гэд ингээд гуйна. Өөр хүнтэй боллоо ч гэсэндээ энэ хүн бүр ичихгүй ингээд эргэж ирэхээр бол харагдаж байна. Тэгэхээр ер нь бол энэ хүний карма тантай бүр юм зүрх сэтгэлийн уяатай хэлхээтэй тийм л амьдрал хүлээж байгаа гэж гарч ирж байна да. За тэгээд энэ хүн гэхдээ таньгүйгээр хол явж чадахгүй гэж гарч ирж байна. Энэ хүний үеийн үр нь бол энэ хүний аз жаргал, энэ хүний яг сэтгэлийг нь дүүргэх зүйл зөвхөн та болж ирээдүйд хуурж байгаа харагдаж байна. Хүзрнүүдийг харахад ч гэсэндээ яг л тэгж бууж ирж байгаа байхгүй. Тэгээ гурвын зоос дээшээ харж гарч ирж байгаа гэхээр угаасаа эргэж нийлээ, намайг сонгооч, хоёулаа одоо ярилцъя, одоо би хичээхэд бэлэн болцсон гэд угаасаа л ганцхан удаа эргэж ирэх биш бүр ингээл байн эргэж ирээд байдаг тийм карма байгаа. Яг таныг орхиод танаас илүү сайхантай нь уулзраад те ингээд явж энэ хүн бол угаасаа чадахгүй гэж гарч ирж байгаа байхгүй юу. За тэгээд таньгүй л болвол энэ амьдралдаа ерөөсөө юун дээр ч урагшлахгүй нэ. Үнэхээр тэр хол гадагшаанаа яваад ч юм уу энэ болохоор зүгээр жишээ шүү. Хол гадаад улс руу яваад тэнцэнэ бүр ингээ амьдраад те иргэн нь болоод ингээд амьдарч чадахгүй эргээл бүр ингээ тань дээр ирнэ. За тэгснээ өөр хүмүүнтэй ингээд гэр бүл босон ч гэсэндээ ер нь тань руу ингээд үйлдэл хийх гээд байх магадлалтай бүр. За тэгснээ одоо тантай л байхгүй бол энэ хүний тэр амар хүсээд мөрөөдөөд хийж бүтээх гээд байгаа тэр алсын зорилго ажил карьер нь бас амжилттай болохгүй гэх юм уу да. Тийм болохоор ингээд за ер нь бол ингээд ажил карьер амар том амьдралын зорилго алтар нэр энтер гэдэг бол худлаа юм байна. Гэр бүлтэй болох те зөв юм байна гэд тэгэнгүүт тэрийгэ зөвхөн тань дээр ингээд хараад эргэж ирэх гээд талтай байгаа бууж ирлээ. За тэгээд ингээд энэ дөрвийн аяга доошоо харж гарч ирж байгаа л үнэхээр амар энержи. Дөрвийн аягийг нэг амар гоёор дүрсэлсэн карт байдیں۔ Гэтэ тэр карт надад байдгүй л дээ. Миний таньдаг хүнд байдаг гэсэн аахгүй юу? Дөрвийн аяг чи юу юуг илэрхийлээд байна вэ гэхээр энэ хүн ингээд нэг юм хоосон гурван аяг руу ингээ харцсан ийшээ нэг фокуслцсан байгаа. Энэ ард нь ингээд яг нэг аяг ирээд байгааг ерөөсө тоож анзаарахгүй байхгүй. Энэ нь болохоор яг жинхэнэ чин сэтгэл, жинхэнэ үнэт зүйл. Эдгээр нь болохоор зүгээр юм хиймэл хоосон, сатааруулах юмнууд. Тэгээ жинхэнэ зүйлээ ерөөсө олж харахгүй байгаад хэрэггүй юмнуудад анхаарал хандуулаад байгааг, ер нь цаг алдчихж байгааг те өөрийгөө хуурж байгааг илэрхийлдэг хүзэр ахгүй. Тэгээ миний тэр санаж байгаа хүзрэн дээр болохоор нэг юм амар гоё ноён. Гэхдээ тийм эртний хятадын карт тэр болохоор яг цонхныхын цаана ингээд жинхэнэ алтан гургалтай байгаад хахад тэрийгээ мэдхгүй яг урд нь байгаа нэг юм хиймэл алтаар ингээд бүрдсэн тоглоомон алтан гургалтай байгаа байхгүй. Тэрийгээ амар ингээд биширсэн, шүтцэн сууж байгаа. Тэгээ тэрний яг дүрслэл гинт орж ирлээ. Тэгэхээр нь штэ те энэ хүн яг тантай л байхгүй болвол таал энэ хүнийг ингээд эргэж ирэхэд нь хүлээж авахгүй болвол танаас гаднах бусад бүх юм хийж байгаа ажил төрлөн, өөрийнх нь найз нөхдийн хүрээлэл нь, за уулзаж учирч байгаа эсрэг хүүснүүд нь бүгдээрээ энэ хүний хувьд хий хоосон зүйл юм а гэдгийг энэ хүн дандаа мэдэрч амьдрна гэж бууж ирж байна. Тэгэд ерөөсөө нэг юм амьдралдаа шинэ эхлэлийг бүтээж чадахгүй. Дандаа ингээд өөр хүмүүстээр ч тэр өөрийгөө бодсон, дандаа хуваа бодсон, дандаа хашралсан. Хин нэг чин сэтгэлээсээ хайрлж чадахгүй, хизээж зүрх сэтгэл нь өөр хүн дээр бүрэн дүүрэн асгарч гарч чадахгүй ийм байдалтай л энэ хүн амьдрна гэж бууж ирж байна. Тань дээр ч чадаагүй л дээ. Гэхдээ карма нь бол тань дээр эргэж ирээд та үнэхээр энэ хүнийг хүлээж авах юм бол энэ хүн өөрчлөгдөх одоо тийм юм сурах ёстой юм байна. Сайнаар өөрчлөгдөх. Гэтэл та энэ хүнийг хүлээж авахгүй, энэ хүнд боломж олохгүй бол яг л ямар амиа бодсон, ямар муухай хашралсан те emotionally immature
ер нь юм жоохон хүүхэд шиг дандаа бүх юмыг өөрийнхөө өнцгөөс харж боддог. Ийм л амьдралаараа энэ хүн бол амьдрнаа. Тэгээ тэрийг хамгийн гол нь өөрөө мэдэрч айгу зовж явна гэж гарч ирж байна. Тийм дотроо бүр юм мөнхийн зөрчилдөөнтэй өөрийгөө ойлгохгүй зүрх сэтгэл болон оюун бодол нь дандаа тань дээр ингэж хоорондоо дайцсан, зөрчилдсөн байдалтай байх болно. Тэгээд эргээд нийлий, эргээд намайг хүлээж аваач уучлаач гэсэн ч гэсэндээ та болвол энэ хүнийг хүлээж авахгүй байлаа гэд тэгэхэд тэрнээс ч юм бол ингээл зовоол яваад ах тийм карма үлийн үр хүлээж байгаа гэж гарч ирлээ. Амьд байна. За тэгэхээр энэ бол бүр ингээд өөр хүмүүнтэй болоод нэгтэй ингээд цаашаа амьдрал нь урагшлаад явж байгаад карма дуулах биш ерөөсөө л ингээд танаас юм уяатай байх тийм үлийн үр хүлээж байгаа гэж гарч ирж байна. За доолоход би бас нэг юм хараад өчөө. Энэ хүнгүүгээр таны амьдрал ямар байх юм бэ гэдгийг харъя. За тэгтээ бүлгийг сонгож байгаа хүмүүс өөрийнхөө гомдоосон хүнгүүгээрээ цаашид урагшилж чадах уу? Энэ хүнгүү цаашдын амьдрал нь ямар байх вэ? Тэгэхээр бас зууралтал ороод ирд юм болов гэсэн чи яг дэт доошоо харж гарч ирж байна. Олон картууд унах юм бол би ер нь буцааж хийгээд ганцыг авдаг. Заримдаа яг 2 унах юм бол авчдаг л да. За тэгтээ бол хүзэр танд яг анхааруулга бүр өгж байгаа харагдаж байна. Яагаад вэ гэхээр 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө энэ хүнтэйгээ бас жоохон зуралдаж магадгүй бууж ирж байна. Наадах чинь би өстэй хизээж хүлээж авахгүй. Яаж ч эргэж ирсэн би өстэй те хизээж уучлахгүй гэж байгаа тийм айхтар хатуу энерги бас 2 дугаар бүлгийнхэнд маань алгаа. Ер нь энэ хүнгүй амьдрах юм бол биш үү те та яг энэ харилцааг үнэхээр логикоор бодоод Ace of Swords гэдэг бол одоо өөрийнхөө төлөө маш хатуу шийдвэрийг гаргаж байна. За тэгээд тэр шийдвэрээсээ хизээж эргэж буцахгүй тэр шийдвэр дээрээ бат зогсож байгааг илэрхийлдэг. Ингэж чадах юм бол та цаашаа урагшлна гэж бууж ирж байна. Цаашид таны амьдрал ингээд ямар ч токсик зүйлгүйгээр энэ хүнгүүгээр те цоо шинээр ингээд эхлээд үргэлжлээд явна гэж хүзэр гаргаж ирж байгаа байхгүй юу? Гэтэл хэрвээ та энэ хүнийг хүлээж авах юм бол ийм байх болно гэдэг юмнууд гарч ирээд байна гэдэг бол танд энэ одоо таныг айгу гомдоосон карматай хүн байгаа шүү дээ. Энийг хүлээж авах тийм бас сонголт хийх магадлал бас харагдчих. Тийм учраас хүзэр яг ингээд хүүш наад хүний хүлээг авчих юм бол чи яг ийм байх шүү гэж бүр гаргаж ирээд байгаа байхгүй. За энэ хүнийг та хүлээж авах юм бол юу болох вэ гэж тэгэхээр штэ. Нөгөө хүн чи эргэж ирсэн ч гэсэндээ өөрчлөгдөх гэж амар удна. Death болвол ингээд нэг юм тий дуусаад шинэ эхлэл ирж байгааг илэрхийлдэг. Death and rebirth араас нь үхлийн араас дахин төрөлт гэж байдаг. Дахин тэр төрөлт нь ирэхгүй та хоёрын харилцаа өнгөрсөнд яг ингээд таныг амар хүлээлгсэн, амар токсиктэй ингээд циклээ иргсэн хизээч ингээд нэг юм одоо тамийн тойрог шиг юмнасаа гарч чаддгүй байсан бол тэрнээсээ бас гарч чадахгүй ингээд амар удаан явнаа. Тэгээ энэ хүн бол ер нь таныг ингээд цаашаад өөртөө итгэл рүү чин айгүй их явж орж сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай хүн байна. Танд ингээд одоо хайр дурлалын харилцаан дээр ч юм уу өөрийнхөө ирээдүйд ч юм уу боддог, итгэж явдаг, мөрөөддөг айгүй гоё юмнууд байгаа штэ. Тэр их чи ингээ унтраах гад байх хүн байна. Тийм учраас танаас ингээд наалтж байгаа нь энэ хүний л карма. Таны карма болвол биш. Та бас энэ хүнийг ингээд эренгүүт нь зууралдаж ингэж байх тийм үлийн үр танд байгаа гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Танаас зууралдах нь энэ хүний л карма. Тэрийг таслан зогсоож чадах юм бол та ингээд амар сэтгэлийн зовлон мэдэрчтэй, бүр стресстэй, депресстэй, бүр ингээд яг толгоогоо бариад бүр ингээд яг унчмаар үе танд ер нь бол энэ хүнээс болоод байдаг байсан байна. Тэгээ тэр чинь дахиад л эхлэх болно. Өөрчлөгдөх гэж маш их удна гэж болов бууж ирлээ. King of Wands гэхээр юм hot and cold заяо. Тэгээ энэ дээр бүр Knight of Wands ч гарч ирж байна. Ер нь бол энэ хүн өөрөө айгүй тийм
Зөвхөн таныг ингээд гомдоогоод нэг карма үрж байгаагаас гадна өөрөө бүр яг нэг тийм өнгөрсөн амьдралыг амар үлийн үртэй хүн байж иж магадгүй. Ер нь devil гарч ирж байгаа хэрэг нөгөө хүний чинь асуудал ахгүй юу? Айгуу тийм хэцүү орчинд өссөн байж иж болно. Эсвэл бүр өнгөрсөн амьдралдаа нэлээд том нүглүүд хийсэн байж иж болно. Тэрнээсээ болоод энэ амьдралдаа өөртөө ихтгэлтэйгээр тэ хайртай хүнийхээ төлөө хичээл зүтгэл гаргаад нэг юм дээр айж сандрах гээд юундаа ингээ хаширлаад идэв тэ хаширлахгүй ингээд урагшилж чаддгүй амар юм эготой. Тэгээ эго ихтгэхээр ер нь эго ч яг өөртөө итгэлгүй байдлаас л үүсдэг зүйл ахгүй юу? Эгоны ард бол яг ингээд айдас өөртөө итгэлгүй байдал нуугдчихэдэг. Энэ хүн чинь өөрөө тийм амар их проблемтай. Энэ нь засарх гэж өөрчлөгдөх гэж та энэ хүнийг хүлээж авсан ч гэсэндээ амар дахиад удаан хугацаа шаардна. Аль хэзээ ингээ ойлгоцсон те засархад бэлэн болцсон. Айгуу сайхан байдалтай эргэж ирж гинүү гэвэл үгүй л байгаа харагдаж байна. Тийм болохоор энэ хүнийг сонгохгүй ганцаараа урагшилсан нь танд илүү одоо юм үеийн өргөө гоё амьдрал байх болно шүү гэж хүзэр гаргаж ирж байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дуслаа. Нэмэлтээр болохоор нэмэлтийг сонирхож авах хүмүүст бол бид нар тэнд юуг харах вэ гэхээр за энэ таны гомдооцсон энэ хүн чинь танд юу нь яг юу хийснэ, яаж гомдоосноо бодож гин үү, зах цухаас нь ойлгож байгаа юмнууд байна уу? Одоо яг юу гэж бодож мэдэрч гин гэдгийг харна. За дараа нь болохоор яг бодитоор те биеэрээ үг хэллээрээ яг ингээд тань руу үйлдэл хийгээд гомдоосондоо уучлалт гуйж ирэхээр байна уугүй юу? Хэрвээ тийм бол хизээн бэ? Одоо яг тэр кармагаа уучлалт гуйж ирж төлөхөр байна уугүй юу гэдгийг харна. За 3-т болохоор та энэ хүнд айгүй гомдсон, энэ хүнд бас ингээд юм хүн бодцсон бүр магадгүй үзий ядж байгаа ч юмнууд байж иж магадгүй штэ. За тэрэн дээрээ та яг яах хэрэгтэй юм бэ? Тэрийг ингээд бодоод яваад авах хэрэгтэй юм уу? Тавьж явуулах хэрэгтэй юм уу? Энэ хүнийг уучлах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй вэ гэдгийг харах болно. За ингээд уншлагын дуслаа. Баярлаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ хоёрын тоотой чом нэг эмхтэй гидж байгаа ийм зурагтай картыг сонгосон байх учиртай 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс. За эхлээд эхний хэсгийг болохоор би өөрөө тавьсан байгаа сая уншлага эхлэхээс өмнө. За тэгээд энэ дээр болохоор ер нь энергийн шалгалт тахгүй юу? За хин танд ингээд те бүр танаас болоод өөртөө үүлийн үр хураацсан юм бэ? Хин таныг амар гомдоосон те таныг яг ингээд айгүй шархлуулсан. Тэр хүн чинь яг ямар хүн яг яаж таныг гомдоосон гэдгийг асууж байгаа. За ингэж асуухад бол яг хайр дурлалын харилцаа байсан гэж гарч ирж байна. Ингээд энэ хэсэг мэсгийг харахад тийм муу юм байхгүй заяа. Та хоёр бол өнгөрсөнд яг хосууд байсан. Нэг нэгэндээ үнэхээр хайртай. Яг сайн зүйл нь гэх юм бол энэ хүнд танд хайртай байж, та ч энэ хүнд хайртай байж, хамтдаа байх үедээ яг ингээд үнэхээр айгүй гоё тохирдог байсан гэх юм уу. Та хоёр ингээд цуг байж явах үедээ ер нь өөрсдөөсөө өөр юунд ч ингээд анхаарлаа хандуулдаггүй байсан. Бараг хорвоо ертөнцийн дээр хоёулахнаа хамт байгаа юм шиг л байдаг байж цаанаасаа айгүй гоё нийцэлтэй байсан. За тэгээ бие махбодын таталцал бол маш өндөр байсан гэж гарч ирж байна. Та яг энэ хүнтэй хамт байхгүй бол чадахгүй, энэ хүн тантай хамт байхгүй бол бас яг чадахгүй. Үнэхээр ингээд яг зүү орох зайгүй тийм байсан гэж гарч ирж байна. Тэгсэн хэрнээ яг харилцаа хэцүү болоод эхлэх үед гэх юм уу та хоёр ингээд тийм сайхан цаг үед дандаа хамтдаа байсан. Гэхдээ муухай хэцүү цаг үе ирэхэд энэ хүн бууж өгсөн гэж гарч ирж байна. Гэхдээ ингээд та энэ харилцааг амар хэцүү болгоол заяа. Тэгээ нөгөө хүн чинь бууж өгсөн юм бол бас биш. Зүгээр энэ хүний чинь хувьд өөрт нь айгүй их асуудлууд тулгарсан байж иж магадгүй. Өөрөө нэг тийм жоохон амьдралынхаа утга учирыг олохоо болоод ч юм уу ажил карьер нуналтанд ороод ч юм уу аль эсвэл ингээ айгүй удаан цуг байгаад харилцаанаас яг нэг хосууд угаасаа бие биенээсээ хүн дээр хууйдах нэг тийм honeymoon phase яг ингээ басар шиг аз жаргалтай мөчүүд дуусах үе ирдэг штэ ямар ч харилцаан дээр тэр үед энэ хүн тантай цуг хичээгээд харилцаагаа цаашаа үргэлжлүүлж чадаагүй таныг амар их юмн дээр баг буруутгаад энэ харилцаагаа дуусгаж исэн. Та болохоор энэ харилцаагаа ингээд яг хоёулаа хамт л байх юм бол болно. Бүтнээ би чамд хайртай, сэтгэлтэй би бол ингээд чи яг яаж ч байсан гэсэн. Яаж ч ингээд хүнд нөхцөл байдалд орсон гэсэн би чамайг орхихгүй. Хоёулаа цаашаа ингээд энэ урд гарч ирж байгаа сорилтуудыг чинь давж чаднаа. Ингээд хоёулангийнх нь урд биш зөвхөн чиний урд гарч ирж байгаа сорилт байсан ч гэсэн би чамтай хамт давнаа гэд та тийм их итгэлтэй байхад энэ хүн бол бууж өгсөн гэж хүзүр дээр гарч ирж байна.
За тэгээд Empress дэшээ харж гарч ирж байгаа гэхээр ер нь бол та энэ хүнийг үнэхээр хинээс ч илүү хайрлсан гэж болол бүр гарч ирлээ. Empress дэшээ харж гарч ирж байгаа гэхээр та баг энэ хүний ээж шиг байсан гэх юм уу? Энэ хүнийг ингээл амар тэрэл халамжилдаг байжээ. Яагаад ч юм ингээд жоохон хөвгт шиг таны баг өрөө салдгүй байсан үе энэ хүнд бол байгаа. Тэгээд энэ хүнтэй та бүр яг ингээд гэр бүлийн ирээдүй хардаг байсан байгаа хгүй. Хүн амар хайртай хүнтэйгээ энэ 10 аягийг хардаг. Тэг би одоо нэг тайлбарлах гээд үзээ л да. За ингээд хүн хин нэгэнд бүр маш их хайртай байгаад эхлэнгүүт одоо ингээд яг одоо тэр бүхэн бодит болоогүй байгаа ч гэсэн тэр хүнтэйгээ ингээд амар гоё ирээдүйд те ингээд хөрхөн хоорондоо нэг нэгнтэйгээ адилхан одоо та хоёртай адилхан үр хөвгттэй болцсон амар гоё газар амьдраад ад жаргалтайгаар тийм хайр сэтгэлдээр суурилсан гэр бүлийг зохиогоод явж байгаагаар төсөөлдөг штэ. Та бүр яг тэгж төсөөлж мөрөөддөг байсан байгаа байхгүй юу энэ хүн дээр. Тэгээ тийм мөрөөдөл байсан учраас та энэ хүнийг үнэхээр баг ээжээс нь илүү хайрлсан л гэж хэлээ да. Бүр яг тэгж гарч ирж байна. Танд бол ямар ч асуудал өөсөв гэхдээ байгаагүй гэж бууж ирлээ. Гэтэл энэ хүн нэг л өдөр таны дэрэгдээс байхгүй болсон. Тэгээд тэр орон зайг та ингээд амар удаан бодож явсан байгаа харагдаж байна. Энэ хүнтэй яг ингээд ингэж гой хосууд байж байгаад энэ хүн чинь бууж өгөөд харилцаа дуусчихсан байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт та ингээд шууд өөр хүнтэй болоод ч юм уу энэ хүнээс нэг их хүнд мэдрэмжүүд мэдрэхгүй энэ хүнээс болоод зовж шаналхгүй ингээд тийм тайван сайхан бол амьдраагүй. Та бүр яг ингэдэг байсан юм шиг гарч ирээд тах юм ямар хэцүү юм бэ? Ингээд нэг хамтдаа суудаг байсан сандал ч юм уу одоо ингээд энэ тэнд зугаалж явж байгаад хамтдаа орж хоол иддэг байсан хоолны газар хамтдаа цай уугаа суудаг байсан кафе байрныхаа гадаа суудаг байсан сандал ч юм уу тэрэн дээрээ та ингээд яг ганцаараа суугаад энэ хүнээ байгаагаар төсөөлөөд тэгээ одоо байхгүй болцсон байгааг ингэж бодож энэ хүнээсээ болж маш их тодорхойгүй тийм шаналлалтай нөхцөл байдалд өнгөрсөнд харж исэн тэр их гоё ирээдүй энэ хүнийг хайрлсан тэр их хайртайгаа ингээд ганцаархнаа үлдсэн байгаад байгаа харагдаж байна. Тэгээ Queen of Pentacles бас дээшээ харж гарч ирж байна. Ер нь бол та энэ хүний хувьд одоо яг эхнэр хүн ямар байх хэвтэй, найз бүсгүй ямар байх хэвтэй, эмэгтэй хүн одоо за ер нь хүн заяа ингээд нэг хүнийг хайрлахаараа яг 100% төгс хайрлана гэж юу гэдэг юм бэ гэдгийг та үнэхээр өндөр түвшинд харуулсан. Бүр юм профешнл байдлаас харуулах юм бол тий үнэхээр төгс байж чадсан. Тэгээ таны хувьд бол та яг чадах бүхнээ хийсэн гэж гарч ирж байна. Гэрэлж байгаад салсан байх магадлал айгүй өндөртэй. Аль эсвэл яг хосууд байж байгаад маш гоё урт хугацааны ирээдүг хамтдаа бүтээх юм шиг байж идэл энэ хүн ингээд таны амьдралаас зүгээр хизэж байгаагүй юм шиг ор мөргүй алга болцсон гэж бууж ирлээ. Тэгээ та энэ хүнээс хүүхэдтэй байж иж магадгүй. Аль эсвэл хүүхэдтэй болохыг хүсэж исэн, бүр хүүхэдтэй болоод одоо маш цөөхөн хүмүүсийн хувьд жирэмсэлсэн ч гэсэндээ хүүхдээ гаргаагүй байх магадлал маш их өндөр байна. Тэгээ та энэ хүний төлөөл гэх юм бол та өөрөө амбицтай, хичээл зүтгэлтэй тий одоо бас юм хэд уламжлалт биш хүн байж болно шүү дээ. Гэтэл та энэ хүний төлөө гэх юм бол яг ингээд гэрийн эзэгтэй болоход үр хүүхдийг нь тэгээ төрүүлэхэд ч юм уу ингээ бэлэн байсан гэж гарч ирж байна. Гэтэл энэ хүн бол танаас татгалзаж таныг айгүй их гомдоосон байна. Өөр шинэ харилцаа эхлүүлээд явцсан. Аль эсвэл өөр газар амьдралаа шинээр эхлүүлэхээр сурхаар ч юм уу, шинэ ажил карьер эхлүүлэхээр ч юм уу, тэгээд бүр өөр шинэ хүнтэй болоод ч юм уу, тэг шинэ хүмүүнтэй ингээд танилцаад яагаад ч юм ингээд тантай бүр ингээд маш их урт хугацааг туулаад маш их түүхийг бүтээж ийснаа тэрийг шууд ингээд дуусгангуудаа шууд төгсөв цэг гэд бичээд дуусгангуудаа өөр цоошин нэмийг ингээд амьдралдаа шинээр эхлүүлээд явцсан. Тэгэж таныг болвол яг гомдоосон гэж бууж ирж байна. Тэгэж их гомдоосон хэрнээ бас араас нь үе танд найдвар төрүүлж таны яг ингээд араас тэ үйлдэл энтер хийгээд амьдралт чинь бас хит хитэн удаа гарч ирсэн байж ич магадгүй. Тэгэд энэ хүнийг яг мартах гэж та өөрөө айгүй их зовсон байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Хүнийг хайрлаад тэгээд тэр хайр сэтгэлээ тавьж явуулах яг ямар хэцүү юм бэ гэдгийг болвол та ёстой яг бүх төрлөөр нь мэдэрсэн. Нөгөө нэг юм орхилтын шатууд гэд байдаг та тэр яг гадаадаар байд юм. Би болохоор сайн судалж байгааг болохоор санахгүй байна. Уур, бухимдал, үгүйсгэл
эвлэрэлт, depression тэгээд тавьж явуулах гээд одоо нэг юм стейжүүд те хүн ингээд маш хайртай дотны хүнээ алдах ганцаараа болох үед ингээд мэдэрдэг одоо тэр шаналлууд бараг юм 5 6 7 үетэй байгаад байгаа. Та тэр болгоныг алгасалгүй давсан. Тэгээд 3 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань энэ хүнээсээ болоод бүр ингээд алкогол айгүй их автсан байж иж магадгүй. Үнэхээр сэтгэл чин амар шархлаад энэ хүнээс болоод яг хэсэг ингээ ганцаараа ууж мудаг болсон ч юм уу те. Энд чи хэцүү штэ. Ер нь бол алкогол хизээж хүнийг тийм сайхан зүйлд аваачдгүй тийм үү. Наад зах нь бие мах бод дороот нь цаашлаад ажил амьдралын баланс алдагдана те. Тэгээд эндээ бүр ингээ автчвал яах юм, автцсан бол яах юм те. Гэтэл бол тгээгүү байна л да. Үнэхээр энэ хүнийг та тавьж явуулахын хувьд бол тавьж явуулжээ. Одоо бол яг энэ хүнийг та ингээд хүлээдэг ч юм уу, энэ хүн дээр яг ингээд эргэлздэг, энэ хүнийг сандаг тийм зүйл ерөөсөй байхгүй болцсон байгаа харагдаж байна. За яагаад тийм зүйл болсон бэ гэхээр штэ. Энэ хүний талаар та ингээд бүр дараа нь гэх юм уу да салсныхаа нэлээд дараа нь амар юм зөвүүн онцгой юмнуудыг олж мэдсэн байгаа даа харагдаж байна. Танаас салаад удаагүй өөр хүмүүнтэй болцсон байсан ч юм уу, тийм зүйлсийг мэдсэн байж иж болно. Хамт байхдаа та үнэхээр энэ хүнийг яг ингээд сахиусан тэнгэр мэтээр хардаг байсан. Бүр тэгтлээ айгүй хайртай байсан. Гэтэл яг салсныхаа дараа энэ хүн таныг ямар нэг байдлаар залилсан, мэхэлсэн, өөрийг чи ардуурчин муулсан ч юм уу те. Аль эсвэл маш хурдан таныг орхиод танаас move on хийгээд шинэ хүнтэй болцсон. Тийм зүйлсийг бол мэдэрсэн байгаа даа харагдаж байна. Сарн хумхын орд гарч ирлээ. Ордуудыг харах юм бол за тэгээд Empress дэшээ харж гарч ирж байгаа гэхээр үхэр охин матрын орд бас хүчтэй байна. Мэлхийний орд хүчтэй байна. Охины орд хүчтэй байна. Матар хүчтэй байна. За таны харилцаатай хүн чи өөрөө айгу гал мах бодтой. Арслан хон нумын ордтой байх магадлалтай. Ялангуяа нумууд айгу их хүчтэй гарч ирж байна. За тэгээд усны орд хилэнц мэлхий загас бас гарч ирлээ. За ийм л зүйл хийсэн хүн байна да. Би баг нэг юм романтик салалттай аюу хэцүү хайрын ном уншиж байгаа, өгүүлэлэг уншиж байгаа хүн шиг юм боллоо. Маш их юм болсон байна. За тэгвэл энэ хүн чинь таныг ингэж их гомдоосны карма нь юу юм бэ? Үлийн үр нь юу юм бэ гэдгийг одоо харах болно. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийг гомдоосон өөртөө үлийн үр гараж байгаа энэ хүний карма нь юу байх вэ? Карма нь юу байх вэ? Гомдоосон карма нь юу байх вэ? Оо яана. Энэ хүний карма гэхдээ амар юм манайхаа. Сонирхолтой. Үсээ арайг тайлбарлаад өгөөч. Page of Swords. Chariot доошоо, Nine of Swords дэшээ, Nine of Wands дэшээ. За энэ хүний таныг тэгж гомдосны карма нь юу вэ гэд тэгэхээр биш үү? Энэ хүн маш удаан хугацаанд ганцаараа амьдрах байхаа. Ер нь л ингээд сингл чигээрээ айгүй их удаан явна. Хэрвээ энэ хүн эрэхтэй бол тийм гой нэр чигээрээ бараг 30 40 насны төгсгөл хүртэл. За бараг тэ зарим хүмүүсийн хувьд одоо энэ хүн 30-тай байлаа гэхэд 50 60 хүртэл ч юм уу ганцаараа ч юм уу тий. Ингэж явах юм шиг хүзүр дээр бууж ирж байна. Ерөөсөө ингэх магадлал ихэнх хүмүүсийн хувьд маш өндөр.
ингээд нэг юм тогтвортой гэр бүлийн харилцаатай болохгүй гэж бууж ирж юм. За тэгээд дээрэс нь болохоор энэ хүн таныг энэ гомдоосон энэ хүн чи өөрөө айгүй юм хүсэл мөрөөдөлтэй хүн байна л да. Ер нь бол нэг юмн дээр амар авьяастай хүн байх магадaltaй. Ер нь тийм төрхтэй айгүй авьяас бэлэгтэй, бусдаас онцгой авьяас бэлэгтэй төрсэн байх боломжтой. Тэг өөрийнхөө ирээдүг ингээд амар гоёор төсөөлдөг те. Би ингээд ирээдүйд тим юм хийн, тим хүн болно, тим юмтай болно, тим амжилт гаргана гэд ууг нь бол өөрийнхөө амьдралыг утга учиртай байлгахыг амар их хүсдэг хүн байгаад байгаа байхгүй юу. Гэхдээ тэднийгаа энэ хүн таны гомдоосноос болоод бодит болгож чадахгүй. Энэ хүний хүрхийг хүсэж байгаа амжилт, хийхийг одоо яг хүсэж байгаа те зүйлс нь. За ингээд бүр амар том нээлт хийх ч юм уу ингээ амар том хүсэл мөрөөдөлтэй. Бас айгүй delusional юм боддог хүн байна. Одоо жишээ авах юм бол те. За энэ хүн чи одоо ингээд зүгээр жишээ шүү санхүүгийн мэрэгчлэлтэй байлаа гэхэд өөрийн гэсэн банктай болно гэдэг ч юм уу. За урлагийн одоо юм мэрэгчлэлтэй хүн байлаа гэхэд те өөрийн гэсэн хөгжмөө зохиогоод тэрүүгээр алдар нэрд хүрнэ гэж боддог ч юм уу. Тэгээ энэ зүйлс нь таны гомдоосноос болоод энэ хүний зөвхөн толгойд байдаг тийм л хүсэл мөрөөдөл нь болно. Тэгээд бодит амьдрал дээр болохоор ингээд мөнгөний төлөө амар зовж амьдрах шаардлагатай болно. Энэ амьдралдаа энэ хүн болохоор тийм мөнгө төгрөгийг амар чухалчилдаг хүн бас биш байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Амар гой хүсэл мөрөөдлүүдтэй хийж үзье бүтээ сонирхож судлаа гэж бодсон зүйлс амар ихтэй. Нэг тийм өдөр тутмын одоо юм practical мөнгө төгрөгтэй холбоотой одоо юм хуримтлуулалттай холбоотой юм дээр нэг анхаарлаа хандуулад идэх хүн биш тгийж амьдрахаас бараг айдаг. Гэтэл яг тэр амьдралдаа ингээд хүсээгүй хүнтэйгээ ч юм уу гацна гэж бууж ирж байна. Тэгээ дандаа л ингээд нэг тийм хураах хэвээр, хуримтлуулах хэвээр, мөнгө төгрөгөө би танах хэвээр. Яг ингээд нэг өнөө маргаашийнхаа хоол ундыг яа гэсэн нэг тийм хамгийн урттаа нэг жилийнхаа ирээдүг л ингээд өнгөн данган болохоор яг нэг тийм амьдрал бол хүлээж байгаа гэж гарч ирж байна. Ялангуяа энэ дээр царцын зоос шинэ эхлэлийг бэлэгддэг үзүүр доошоо харж гарч ирж байна гэхээр тантай хамт байж байгаа үедээ тийм зүйл хийж бүтээн. Тэгэл амар их хүсэл мөрөөдөлтэй байсан бол тэрэндээ ерөөсө хүрч чадахгүй, тэрийг эхлүүлж чадахгүй гэж бууж ирлээ. Тэр болгоно энэ хүний хувьд яг ингээд хүсэл мөрөөдөл нь болол дуусна. Энэ бол бас амар карма байна. Тэгснээ заяа нэг л өдөр яг энэ хүн ингээд толгой дотор амьдардаг хүсэл мөрөөдөл нь зүгээр л ингээд те энэ хүний нөтөн дээр байдаг, энэ хүний тэмдэглэлийн дэвтэр дээр байдаг тийм чигээр амьдарч явах үед нь та болохоор ингээд амар мундаг байгаа, та айгүй амжилтанд хүрж байгаа, та айгүй олонний өмнө алдартай болж байгаа. Энэ хүний хүсэж идэг зүйл нь тийм алтар нэр өөрийн гэсэн юмаа ингээд яг хорвоо ертөнцид дуурсгаж үлдээх тийм хүсэл мөрөөдөлтэй хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг хийж чадахгүй байхад та яагаад ч юм ингээд амьдралд амар урагшилж байгаа, амар ухаалгаар ингээд тийм маш их зүйлийг хийж бүтээж байгаа. Үнэхээр мундаг байгаа, амжилттай байгаа, алдар нэртэй байгаа гэдгийг чинь энэ хүн мэдэж авах болно гэж гарч ирж байна. Гэтэ яаж мэдхүүхээр та баг ингээд зурагтаар гарч магадгүй, та сонин дээр гарч магадгүй, та сошиал дээр аюул алдартай болоод тий таны ингээл зураг хүрэг энэ тэнд таны хийсэн юмнууд энэ тэнд ингээл хүсээгүй байсан ч гэсэндээ pop out хийгээл ингээл гараад ирдэг. Тийм болно. Тэгээд та энэ хүнийг аль хэзээ марцсан, та энэ хүнийг огт санаж дурсахгүй байгаа. Энэ хүнтэй байх үед таны мэдэрсэн шаналл те энэ хүн таныг бас амар гомдоож, таныг бол өөрөөс нь болж амар зовсныг мэддэм байна. Тэрнээс нь бүр ингээд сүйдэрч үлдээгүй, бүр ингээд танигдахааргүй хүн болцсон. Амар амжилттай явж байгааг чинь гэхдээ ирээдүйд харж мэднэ. Гэхдээ тантай нийлээд ч юм уу тантай ядаж уулзаа таны юу хийж байгаа ямар байгааг мэдэж ингэж өөртөөгөө харьцуулах биш. Та бол хизээч энэ хүнд ингээд баригдахгүй, харагдахгүй. Гэхдээ нөгөө талаараа дандаа сонсогдож холоос ингэж харагдах тийм хүн болно гэж гарч ирж байна. Одоо би яг нэг тийм амар зөвүүн рил харсан юм аа. Яг тийм мессеж байгаа байхгүй. Гэтэ яг хүзөрнүүдийг жоох ухаж ойлгохтой хүмүүс байх юм бол хараараа угаасаа яг тийм байгаа. Би болохоор нэг тийм бичвэрээс авахгүй ингээд хүнээс салаад тий хайртай хүнээсээ салаад өөр хүнтэй болж нөгөө хүнийхээ дургуг хүргэж атаархуулах хүн биш. Одоо ингээд хамгийн авахыг хүсдэг машиныг нь худалдаж аваад
Тэгээд тэрийг унаж гайхуулж нөгөө хүнээ атаархуулж уурлуулах тийм төрлийн хүн гэдэг. Аль эсвэл ингээд хэр шартаа вэ гэд тэгсэн чинь салсан X маань намайг хизээч мартахгүй амьдраг гэж бодоод би ерөнхийлөгч болсон гэдэг яг тийм энерги гарч ирж байгаа. Жохон сонирхол авчлаа. Гэтэ яг л тийм мессеж бууж ирлээ. Тэгээ энэ хүн амар аз жаргалтай амьдрахыг хүснэ. Гэхдээ яг тэрийг хийгээд тэгэнгүүт яг мөнгө санхүүгийнх нь боломж бололцоо нь хизээч ингээд бүрдэж өгдөггүй. Өөрийгөө ингээд тэ амьдралдаа үгүй би гайгүй байгаа штэ би сэтгэл хангалуун байгаа штэ гэж бодсон ч гэсэндээ тэгж чадахгүй тийм ирээдүй хүлээж байгаа гэж бууж ирж байна. Ер нь гэхдээ энэчнээс харуул амар эрх чөлөөгүй амьдрал хүлээж байна. Ингээд таны энэ харилцаатай байсан хүн чинь угаасаа ийм нэгэн биеийн жаргалыг хөөнө гэж манай нагаз ихч хэлдэг байсан амар хатууг. Ингээд өөрөө аз жаргалтай байхыг амар боддог хүн байгаа байхгүй юу? Ер нь аав ээжтэй ч юм уу тийм амар ачлалтай бас тийм хүн бол биш. Найз нөхдөө гээд нэг их тэднэртэй өмнө нь урдуурнаараа дахиж юм хийгээд байдаг хүн биш. Хайр сэтгэл дээр ч гэсэндээ ер нь бусдад өгөхөөс илүү айгүй авдаг хүн байгаад байгаа харагдаж байна. А гэтэл таныг гомдоосных нь карма гэх юм бол энэ хүн цаашдаа ч гэсэндээ ийм чигээрээ байхыг хүсэж байгаа байхгүй юу? Хүмүүсээр ингээл хайрлуулаад тий. Ер нь энэ хүнтэй цаашаа учирч хамт байх эмэгтэй хүн ч юм уу эрэгтэй хүн ч юм уу бол маш зовно. Яагаад вэ гэхээр ингээд хүнээс дандаа сэтгэл авдаг, аваал идэг эргүүлж ерөөсөө өгдөггүй. Авах ёстой юм шиг бүр аашилдаг. Гэтэл тэхийг хүссэн ч гэсэндээ өөрийг нь хайрлах, өөрт нь яг ингээд тань шиг те чин сэтгэлээсээ нинжин сэтгэлээр хандах тийм хүн бол байхгүй. Бас яг өөртөөгөө адилхан ингээд авах гэсэн те өөрөөс нь хараат энэ хүн л хичээж зүтгэхгүй болвол өөрийнх нь төлөө хичээж зүтгэдэггүй хамтдаа урагшлая гэж боддгоо өөрөөс нь бас яг ингэж дандаа авахыг хүсдэг өөрөөс нь дандаа ашиг хонжоо хайдаг тийм хүмүүстэй уулзсанаар энэ хүн болвол тэр хүсээд байдаг шигэ амар гоё эрх чөлөөтэй адлын явдалтай амьдрч чадахгүй амьдралд нь ерөн шинэ ирэхгүй л гэж бууж ирж байна. За тэгээд ерөнхий энергидээ бүр chariot доош гарч ирсэн. Нэг л нэг болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг бүтээх гэж амьдрнаа гэж гарч ирж байна. Өөрөөс нь дандаа авдаг, өөрөөс нь амар хараат тийм хүнтэй суугаад тэр харилцаагаа дуусгая орхиё гэхээр нөгөө хүн нь өөрөөс нь зууралтаад салдаггүй. Тэгээд тэр харилцаагаа болохгүй байгааг мэдээд байгаа ч гэсэндээ болох гэж амар зовж амьдрна. Аль эсвэл ажил карьер дээрээ тэ урагшлах гэж яг өөрийнхөө хүсээд байгаа тэр мөрөөдөд байгаа эргэлзэж амар удаан явсан тэр зүйлийг эхлүүлэхийг гэсэн ч гэсэндээ тэр нь ерөөсөө бүтэж өгөхгүй. За бүтчлээ эхний алхам хийгдчихлээ гэхэд ингээд цаашаа амжилттай урагшилж өгөхгүй тэгэж амьдрна гэж бууж ирлээ. Тийм болохоор ер нь ингээд баахан 9 тотоо үзүүрнүүд гарч ирж байгаа хгүй. Өөрийгөө амар боддог. Таротэд 9 тоонууд болвол яг ийм хувь хүнийг илэрхийлдэг. Тэгэхэд одоо юу вэ? 9 бүх үзүүрнүүд гараад ирсэн байна шүү дээ. Энд хараа 9 аяг, 9 зоос, 9 ээлт, 9 сава. За тэгээд ингээд хийж бүтээх гэсэн юм нь урагшлахгүй. Ер нь л амьдралд нэг их хол явахгүй л гэж гарч ирж байна. Хаяага хадарч байгаа л таарах юм шиг байна. Тэгэд энээсээ болоод ийм ментал сэтгэл 100% амар стресстэй, бүр ийм depression буюу сэтгэл гутралд бас орж амьдрахаар харагдаж байна. Тэгээ ер нь айгүй ганцаараа болно гэж гарч ирж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам, нас нь явах тусам урд нь амар их чаленжууд, сорилтууд гарч ирнэ. Тэгээ тэр болгоныгоо ганцаараа ингээл давх гал үзээл байна. А гэтэл тэр сорилтууд нь ингээ хизээж дуустдаггүй. Хизээ дуусах нь мэдэхгүй нэг тийм туйлдсан байдалтай бол байхаар харагдаад байна. Гэтэ яалтчгүй тэгэж бууж ирж байна. Энэ хүн тийм бие мах бодийн ажил энтер хийх дурггүй те. Ер нь хүчний ажил энтертэй муу, жоохон юм цагаан цагтай ихэнсэг те эрхлээд өсөж мөсцсөн тийм хүн байсан бол ер нь л таны гомдоосныхоо хариуд одоо нэг тийм хар бор ажил энтер хийсэн тийм ирээдүй гэхдээ хүлээж байгаа гэж гарч ирж байна. This is so sad. Гэхдээ таныг бол гомдох үнтэй хэрэггүй л байсан юм шиг гарч ирж байна. За одоо болохоор таньгүйгээр энэ бишээ энэ хүнгүүгээр таны амьдрал цаашид ямар байх вэ гэж харъя. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс энэ хүнгүүгээрээ цаашид амьдрал нь ямар байх вэ? За сайн хойлогдох.
харагдаагүй шиг карт. За ингэнгүүт гаргаж ирснээр буцаагаад хийлээ энэ төр гэдэг шүү. Яг нэг үзүүрнүүд авмаар хахад 2 гарч ирээ. Тэг сайн холигдоогүй юм шиг. Өмнөх байсан юмнууд гарч ирээд байв. 3 of coins. Okay. Strength. Queen of coins. Ямар хөөрх юм бэ? Яа. Ингэж асуухад энэ хүн тань дээр юу нэг эргэж ирэх байхаа тэр мессеж нь энэ дээр гараад ирчлээ. Ер нь бол 6-гийн аяга айгүй хүчтэй хилэнцэн орднуудын хүчээр гарч ирж байна. Арслан гарч ирж байна. Хилэнцэнд бас дахиж гарч ирж байна. Нөгөө хүнийх нь ордны хилэнц байх магадлал өндөртэй таниач байж иж болно. Бүр олон жилийн дараа одоо нэг за энэ хугацаа бол гэхдээ айгүй баримжаагүй гэж магадгүй шүү. 3-аас 6 жилийн дотор ч юм уу. Эргээд энэ хүнтэй таарах юм шиг хүзүр дээр гарч ирж байна. Аль эсвэл энэ хүн яг ингээд өмнөх байсан тантай өнгөрөөсөн маш гүн гүнзгий харилцаа байгаа штэ. Сэтгэл дотн мэдрэмжээ бодоод тань руу үйлдэл хийх болно гэж гарч ирлээ. Тэр үед нь болохоор та энэ хүнд гэхдээ санаж бодож байгаа зүйл ерөөсөө алга. Бараг 3 дугаар бүлгийнхэн маань хангалттай нэмжин сэтгэлтэй болвол энэ хүнтэй те өнгөрсөнд байсан дурсамжаа бодоод бараг найз нөхөрч болж магадгүй. Ямар ч байсан гэсэн энэ хүн тань руу үйлдэл хийхэд та маш өөртөө ихтгэлтэйгээр амар халуун дулаанаар те энэ хүний юу хийж байгааг ямар байгааг асуугаад өөрийнхөө юу хийж байгаа ямар байгаагаа ингээд илэрхийлнэ гэж болвол гарч ирж байна. Тэрнээс биш одоо ингээл та энэ хүнийг амар үзээ адаал те энэ хүн дээр бүр ингээл өстө нэрээ яг үш санаал ингээд өнгөрсөнд босон зүйлсийг санаад тэрэнд ингээд хорогдоод яваад байхгүй гэж хүзэр бол маш тодорхой гаргаж ирж байна. Тэгээ энэ хүнгүүгээр таны амьдрал ямар байх вэ гэд тэгэхээр хүчтэй, өөртөө ихтгэлтэй. Ер нь бол та яг одоо юу хийж бүтээж юм тэр зүйлс дээр улмал төгс болно гэж гарч ирж байна. Маш мундаг мэдлэг боловсралтай болсон, өндөр байр суурьтай болсон. Таны яг ингээд spirituality гэх юм уу да бүр ингээд үнэхээр дээцэхтэй тулаад ер нь бол ингээд амар инэрэнгүү энэ хүнтэй баг ингээд нэг төвшнөөс харьцааргүй л хүн болцсон байхаар бууж ирлээ. Тэгээ тэр үед болохоор ер нь энэ хүнгүүгээр цаашдаа та маш гоё өөртөө ихтгэлтэйгээр хүчтэйгээр те. Гэтэ энэ их тагн олон хүч чадлын хүзэр өөртөө айгүй юм graceful хүзэр байхгүй маш эмгтээлэг хүзэр. Гэтэ ингээд цаанаа ингээд өстө бөө юм болж байгаа шүү дээ. Ингэж төгс болтол юм өндөр одоо амьдралын амжилтуудыг өөртөө бий болгоход мэдээч хэрэг маш их олон сорилтуудыг хүнд цаг үеүүдийг та ганцаараа туулна. Гэхдээ тэр их чинь хинч мэдэхгүй. Яагаад вэ гэд тэгэхээр хүч чадлын хүзөр, их тагны хүзөр гэдэг болвол одоо ингээ хэцүү байсан ч гэсэндээ тэдгээр зүйлийг амархан юм шиг хийж чадж байгаа хүнийг илэрхийлдэг. Ийм авьяас, ийм ур чадвар бол хэр баргийн хүнд байхгүй. Өө өстой хэцүү ингээд байна, би бууж өгөөд байна гэж альсэл үнэхээр бууж өгөөд хүмүүс уналтанд ордог. Та болохоор тэр бүх хэцүү зүйлээ хөшөөнийхөө ард нууж агаад гаднаа бол яг гаргасан амжилтуудаа тий давж туулсан бүхнээ яг ингээд нүүр бартмаар хүмүүст харуулад ингээд гайхуулад явж байгаа харагдаж байна. Энэ хүнд ч баг ер нь бол гайхуулах гэхээсээ илүүтэй тий зур та энэ хүнд хүүе би юм хийж байгаа, тийм юм хийж байгаа, ийм хүн болсон шүү дээ. Чи намайг мэдсэн үү, сонссон уу гэхгүй. Угаасаа энэ хүн мэдж байгаа. Таны хийсэн юмнууд, бүтээсэн юмнууд чинь таныг хэн болсон, юунд хүрсэн тэрийг ингээд өмнөөс чинь ярьчнаа гэж болвол гарч ирлээ. Тэгээд явахаар харагдаж байна. Тэгээ ирээдүйд болвол нь штэ та ингээд өөр хүний ихнэр болоод өөр хүнтэй суугаад гэр бүл болоод үр хүүхэдтэй болоод дээрэс нь мөнгө санхүүгийн нөхцөл байдал чинь ч гэсэндээ маш амжилттай. Ер нь бол удаан хугацаанд таныг азтай байсан гэж бол хүзэр гарахгүй байна. Азтай байна гэж гарахгүй. Энэ бол яг цэвэр хөлс хүч хөдөлмөр тууштай байдлын хүчин дээр суурилж гарч ирж байгаа ийм амар гоё амжилттай. Гэхдээ дандаа ингээд энэ хүн дээрээ хүсдэг байсан шиг гэхдээ өөр хүнтэй яг ингээд
айгүй гоё гэр бүл зохиоцсон, үр хүүхэдтэй болцсон, гэрээ эзэгтэй болцсон, ээж болцсон ингээ явж байхаар харагдаж байна. Гэтэл тэрийг чинь энэ хүн мэдээд таныг алдсандаа амар харамсна гэж бууж ирлээ. Бараг яагаад ч юм тэр үед ингээ боломж байх юм бол дахиад таныг өөрийн болгоё, дахиад харилцаагаа шинээр эхлүүлээ энтерч гэж бүр магадгүй бууж ирж байна. Угаасаа ингээд ирээдүйд энэ хүн танд татагднаа, таны яг амжилтанд, таны хүч чадалтай байдалд, өөртөө ихтэй байгаа байдалд чи яг өнгөрсөнд танд яагаад татагдчихсэн те? Яг тэрэн шиг ингэж татагдаж орж ирнэ гэж байгаа байхгүй юу? Гэтэл таны хувьд энэ харилцаа хизээний дууссан байх болно. Та энэ хүнтэй урт хугацааны ирээдүй, гэр бүлийн амьдрал хардаг байсан нэг тийм алсын хараа vision зөвхөн энэ хүн дээр ч байдаг байсан бол тэр чин танд ерөөсөө байхгүй болцсныг энэ хүн ойлгож ухаарад амар харамсан л гэж бууж ирж байна. Амар харамланч гэж бууж ирж байна. Ямар ч хэрэгтэй юм те. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Бид нар нэмэлтээр болохоор нэмэлтийг авах сонирхолтой байгаа хүмүүстэй тэнд юуг харах вэ гэд. Тэгэхээр энэ хүн ер нь одоо юу бодож явдیں۔ Одоо ингээд таныг амар гомдоосондоо шархалж харамсаж байгаа уучлалт гуймаар тийм юм байна уу гэдгийг харна. За дараа нь болохоор энэ хүн яг бодтойгоор биетээр ер нь хизээ уучлалт гуйж орж ирэх вэ? Ер нь уучлалт гуйж танд яг ингээд те нүглийнхэн төлөөсөө төлөхөр байна уу гэдгийг харна. Гуравт та энэ хүнд одоо ч гэсэндээ ер нь жоохон гомдож хаяа түнжтэй айлбар үзээ ядаж явдаг бол тэрийг яг яах ёстой юм бэ? Энэ хүнийг ер нь яг яавал зөв юм бэ гэдгийг харах болно. За ингээд уншлагын дуслаа. Баярлалаа.